За сайн байцгаана уу, орой мэндийг хүргэе. Бидний эрүүл биеэрээ гангарцгаая цуврал лайв ярилцах юм маань энэ удаагийн зочноор Отчманарм их сургуулийн дэд захирал Мамдацын эмнэлгийн зөвлөх эмч одон цэцэг захирлын хүндэтгэлтэйгээр урин залсан байна. За сайн байна уу та? Сайн байна. Орой минь. За ингээд нөгөө гар барьчихаар ингээд буруу гар барьж байгаа юм шиг харагдаад идэм билээ нөгөө юугээрээ те. Тэгэхээр би зөв барьж байгаа шүү нөгөө дээр түрүү чи нөгөө лайв дээр яагаад зочнтойгоо буруу гараараа яриад байна гэсэн нөгөө дэлгэцээр юм байдаг юм билээ. Тий. За ингээд манай ярилцлага бол зүгээр нэг тийм зөвлөгөө биш та бүхэн бил мэдж байгаа. Энд бол яг тодорхой хэмжээгээр бас цаг гаргаж ингэж хүмүүс маань ирдэг учраас нэлээ одоо өргөн талаас нь мэдлэгийг өгөхийг хичээдэг. Тэгээд та нарын маань бас ингээ асуулт хариулт шууд амьдаараа явдаг учраас асуулт асуух боломжтой. За өнөөдөр ярилцлагын маань гол сэдэв болохоор намрын удирдлагын өвчлөл ба дадуулбал зохих эдээ үнд явдал мөрөөд гэдэг одоо сэдвээр багш бүтэгээр ярилцсан. Тэгээд та бүхний бас асуултанд бол хариулнаа гэж бодож байгаа. За тэгэхээр ярилцлага эхлэхээс өмнө бас ойрын манай багшийн маань бүтээл төрөвл юу байна? Ямар одоо бүтээл төрөвл дээр анхаарлаа хандуулж байна? Сонь сайхнаас саран хуваалцъя. Тэгээд ярилцлага эхлэе да гэж бодож байна. За ойрын одоо үед бол бид нар бас хичээлийн шинэ жил эхэллээ. За тэгээд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бид нар бас одоо хичээл дуусаад 7 сар дуусаад өргөжлүүлээд дараачлалын хичээлийн дэлгэр явагдаа. Тэгээд бид нар бас одоо Отчманарм их сургуулийн одоо эмч бэлтгэх хөтөлбөр дээр бид нар маш сайн ажиллаа. Улам одоо хичээлийн сургуулийн арга аргачлалыг яаж сайжруулах вэ те? Оюутнуудаа одоо илүү яаж одоо сурах уу, яаж одоо чиглүүлэх үү гэдэг байдлаар бид нар хичээлийн шинэ жилийн өмнө одоо сарын хугацаанд багш нар маань одоо сургууль семинар юм бэлтгэл ажлуудыг хийгээд одоо сургуульд маань жигдрээд явж байна. За тэгээ хувь хүнийхээ хувьд гэх юм бол бас олон бүтээл ном одоо сурах бичгээр ажиллая гэсэн одоо юм зорилготой энэ жил байж байгаа. За тэгээд яг одоо эмчилгээний те эмчнэр зориулсан онцлогоо өвчний одоо онцлогоо эмчилгээний ийм одоо сурах бичгийн ажил маш олон жил явагдаж байна. Энийгээ нэг цэгцэлж бөөгнүүлээ гэл одоо өдөр шөнөгүй бодоол хийгээл ажлынхаа завсар зайгаар л нөгөөдхөө бодоол хийгээл одоо машинаа барьж явчихсан ч гэсэн тэр дээр бясалгаад тэгэхээр одоо яг ном онолыг хүний бие дээр яаж буулгаж जैन те бас нэг 20 гаруй жилийн одоо эмчийн ажлын туршлага байж जैन те тэрэн дээр одоо ингээд тулгуурлаад эмчилгээ онцлогооны юм сурах бичиг бичиж байгаа. За түрүүн бас ярилцлаган дээр сургалтын бас боловсруулж ийн гэсэн. Тэгээд яг нөгөө манай за би бол одоо ярилцлага хийж байгаа учраас одоо юу гэдэг ярилцлага хийж байгаа хүний байр сууриас ярьж байгаа. Та бүхэн бол мэдж байгаа намайг одоо хамлан нацаг дөрж болон одон цэцэг захирлын маань одоо багшийн маань шав гэдгийг одоо 4-р курс явж штэ тий. Тэгэхээр одоо энэ удаагийн ярилцлага бол би одоо хөндлөнгийн үний нүдээс бол ингэж асууж байгаа тий. Тэгэхээр одоо яг Отчманарм сургуулийн бас сургалтын одоо нэг хизээч нэг хувиршгүй нэг тийм сургалтын онцлог гэж байна шүү дээ тий. Мэдээж одоо орчин үеийнхтэйгээ бол ингээд үл нийлүүлээд алхам тэгтээ яг тэрэн дунд бол яг тийм онцлогоор байгаад байгаа шүү дээ тий. Тэр нь одоо яг юу вэ? Тэрэн дээрээс бас энэ би бас боддог юм аа. Тэгээд одоо яг сурж байгаа хүнийхээ хөв сэтгэлийг ярихад ч гэсэн яг манай тэр сургалтын системийг бас тий тэр өөрчлөгдөжгүй системийг өөр юм салбарууд ч юм уу өөр анагаах ухааны сургуулиуд бас нэвтрүүлэх юм бол илүү одоо гүнзгий сурах юм болоо гэж боддог байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй ижилхэн бодолтой хүмүүс үл нилээдгүй байдаг баг. Гэтэ яг нөгөө усыг нөөж ёсыг дагсан хүмүүс л мэддэг баг. Тэгэхээр та бас өөр одоо энэ анагаах ухааны сургуулиуд хүмүүс бас ингэ үздэг юм аа яг гэдэг юм болохоор ингээд энэ тэнд багш нар бол эмчнэр үздэг. Тэгэхээр яг нөгөө уламжлалт анагаах ухаан буюу манай Отчманарм их сургуулийн сургалтын яг тэр онцлог нь яг юу юм болоо. Эхлээд бас хүмүүс мэддэггүй шүү дээ. Ойлгодгүй байдаг. Дараа нь бас ойлгодог тий. За тэгэхээр манай сургуулийн сургалтын одоо гол арга аргачлал бол уламжлалт энэ сургалтын арга аргачлал байж байгаа. За тэгэхээр энэ сургалтын арга хизээнээс уламжилж ирсэн бэ гэхээр бүр одоо энэ Наландрын их сургууль гэж байсан тий. Энэтхэгийн 84 шидтний. Тий 84 шидтэн одоо 500 их бандитаа нар төрсөн гэж. За тэгэхээр энэ Наландрын сургалтын
энэ сургалтын арга барилыг бид нар бас яг тэр чигээр нь бас хадгалаад явж байгаа. Тэгэхээр энэ сургалтын арга барилыг одоо их хөлөгний шашны бүдгийн их хөлөгний одоо сургалтыг ингэж одоо явуулдаг ийм Монгол төвдийн энэ одоо сургалтын байгууллагууд олон мянган жил, олон 100 жилээр ингэж авч явж байсан. За тэгэхээр бид нар одоо энэ сургалтын арга барил бол Монголын одоо уламжлал ангаах ухаан 16 дахь зууны үеэс одоо Монгол улсад Монгол оронд мам татсангуудын одоо хэлбэрээр ингэж хөгжиж исэн. За тэгэхээр яг энэ сургалтын арга барилыг одоо бид нэр ингэж авч явж байгаа. Тэгэхээр энэ одоо маш их үр дүнтэй яг одоо бүдгийн наландрын одоо сургалтын арга гэж хэлэндээ энэ одоо уламжлалтай ийм сургалтын арга гэж. Тэгээд яг хоо орчин үеийн бас нөгөө сургалтын аргачлал гэж байна шүү дээ. Тэрнтэй зохицуулаад шинэ одоо шинэ арга барил болж шүү дээ. Тэгэхээр гол одоо үзэл онол нь бол яг уламжлалаараа тэгээд заах арга нь одоо орчин үеийн бас шинэлэг аргуудыг нэвтрүүлж юм те. Тэгээд бас одоо багш нараа бэлдэх, шанараа бэлдэх энэ арга аргачлал бол яг уламжлалт энэ арга аргачлалыг бид нар авч хэрэгжүүлж байгаа. Энэ их үр дүнтэй байж байгаа. За тэгэхээр бидний яриа өнөөдрийн яриа бол бас гол нь бол асуулт хариулт, амьд асуулт хариултаар явж байгаа. Тэгэхээр ерөнхийн нэг сэдв тавьчихсан байгаа. Тэгээд энийг бол бас хүмүүс ер нь багштайгаа нэг ядаж нэг удирдлагын зааг дээр нэг одоо холбоолтын хийя гэж бодож байгаа байхгүй. Одоо бол яг удирдал солигдох зааг дээр за дараачих нэг их ажилтаа байгаа юм шиг ядаж нэг 3 сарын дараа ч юм уу яг тэр бадхан босоо тэр удирдал нь юу юм, дараа нь хий удирдал нь юу юм, тэр үед бас нэг юу н явдал мөрөө бид нар хэрхэн яаж зохицуулахын гэдэг зүйлийг бол багштайгаа ярья гэсэн одоо бодолтой байна. Тэгэхээр энэ удаа бол яг намрын одоо уламжлал ангаах ухаанд бол өвчлөлийг бол ангаах аргыг бол улиралтай холбож одоо үздэг тий. Тэрнээс одоо шалтгаалж имчилгээний арга аргачлал нь бол өөр байдаг. Тэгэхээр манай хүмүүст бол ийм донлог ойлголт байхгүй байгаа, мэдэхгүй байгаа. Тэгээ ихэнх нь одоо энэ онлайнаар авч байгаа шууд холбогдож байгаа хүмүүс бол гадаадд Европт байдаг ч юм уу, эсвэл Чилтэд улаан газар байдаг. Энэ зүг зүгээрээ жоо очиод хэдэн сарын дараа өвчин тусчдаг. Тэрийг ойлгодоггүй. Тэгээд тэнцэнэ очиод эмчилгээ хийх гэхээр маш их үнэтэй. Зүгээр нэг шинжилгээ өгөхөд хамгийн доод нь 2-3 мянга $200-300 ч гэх шиг. Тэг бүр ингээд эмчилгээ нь бол бүр ингээд замбрааг байна. Тэгэхээр тэр хүмүүсийн маань хүсэлт ямар байна гэхээр яг юм урдчилсан сэргийлэх эмчилгээ ялангуяа энэ уламжлалтын талын энэ одоо арга арчилгааг бид нар мэдэхгүй учраас зүгээр л нэг тийм нүмгэн нүцгөө явж байгаа ханиад урчид байна. Тэр нь юу юм гэдгийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр багштайгаа өнөөдөр бас энэ намрын үйлдвэрлэлийн өвчлөл нэг юу юм дадуулбал зохих тэгээ явдал мөр эдэн хүн бас ямар шүү байдгийг бас ямар одоо эд хэрэгтний онцлогуд байдгийг тэр талаар бас хаанаас бас энийг сонсохгүй байх гэж бодоод байгаа байхгүй тийм. За тэгэхээр энэ улирал ээлжлэн солигддог. Энийн учир шалтгаан бол од гараг ирэхс нар сарны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой байдаг. За тэгэхээр зуны улирлын одоо зуны дунд сараас өвлийн дунд сар хүртэл нар одоо айчмаар ингэж хоошоо те ингэж шилжилж байдаг. За тэгэхээр нарны хүч айчмаар буураад сарны хүч айчмаар одоо ихсчихэд. За тэгээд өвлийн дунд сараас зуны дунд сар хүртэл бол сарны хүч айчмаар буураад нарны хүч айчмаар ихсчихэд. За тэгэхээр ингээд зуны дунд сард нарны хүч хамгийн туйлдаа хүртэл ихсээд өвлийн дунд сард сарны хүч туйлдаа хүртэл ихсдэг. За тэгээд намрын дунд сард нар сарны хүч тэгш болдог. Хаврын дунд сард нар сарны хүч тэгш болдог. За тэгэхээр яг одоо сайн улирлын шилжилт гэж хэллээ шүү дээ тий. За тэгэхээр хавар намар бол ийм завсрын улирал гэж бас хэлдэг. За тэгэхээр хавар намартай алиа бас нөгөө алиа юмнаас одоо шилжилт болоход бас нэг бороо орох юм шороо шуурдаг ч гэдэг юм тий. Тэгэхээр энэ шилжилтийн хуурь шилжилтийн юм одоо өмнө хойно бол бас нөгөө махбодууд бас хямарч идэг. За тэгэхээр энэ хоёр одоо завсрын улирлуудад хүмүүс бол бие маш их сайхан арчилж илэрхийлэх ёстой. За тэгэхээр
онцлог гэх юм бол энэ үед шарын одоо 7 бэлэг чанар харцсан хүний бие махбод ихсэж идэг. За тэгээ хий бол зуны үйлдэлд хөдөлсөн хиймэн амилж идэг. Бадган бол хурахад ингэж бэлтгэж байдаг. За тэгэхээр намрын үйлдэлд шарын 7 бэлэг чанар бүх хүний биед аль ч улс оронд амьдарч байсан яг л одоо энэ дэлхийд маань яг л адилхан нар сарны хүч ингэж шилжилт хөдөлгөөн хийж байгаа учраас аль ч оронд байсан энэ одоо намрын 3 сард шарын махбод ихсэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэ хий шар бадган гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ шарын махбод ихсэх үед бол шар махбод гэдэг өөрөө гал махбодтай халуун чанартай ийм одоо гин байж байгаа. За тэгэхээр энэ шарын махбод бас харьцангуй одоо их тий давмгаа орчоод эд эрхтэн гэж хүний бие байж байдаг. За тэгэхээр тэр ямар эд эрхтнүүд вэ гэхэд цус байж байгаа тий. За тэгээд цол эрхтнээс бол элэг байж байгаа. За сав эрхтнээс бол цүс байж байгаа. За тэгээ мөн одоо нарийн гэц байж байгаа. За тэгээд эдгээр эрхтнүүдэд бол шарын махбод харьцангуй илүү орж идэг. За тэгэхээр энэ эрхтнүүдийн өвчлөл ихсэх одоо тий маглал одоо хууч өвчнүүд нь хөдлөх юм уу тий. За эсвэл эдгээр эрхтнүүд одоо эмгэг өвчлөлд хүртэх эрсдэл ихтэй байдаг. За гэхдээ бас одоо бусад цус сав эрхтнүүд болоод одоо тий арьс мах яс гэх мэт энэ эрхтнүүдэд бол бас л шарын махбод ихсэж идэг. За тэгэхээр одоо уушгины өвчнөөр өвдлөхөд энэ одоо уушгины уушгч өөрөө бадганы орон учраас ийм уушг өвдөггүй гэх юм байхгүй. Тэгэхээр одоо уушгины хатгаа намрын үйлдэлд авлаа гэхэд энэ шарын махбод илүү одоо их дэлгэрээ хурц халуун одоо чанарын уушгины өвчин дэлгэрч гэдэг юм уу те. Тэгэхээр бусад одоо цус сав эрхтнүүдэд шарын махбодоор хүлгэлсэн ийм өвчлүүд одоо ихсэх магадлалтай. За тэгээ мөн одоо шарын бэлэг чанар давмгаа ингэж тэ давмгааснаас үүсдэг өвчлүүдийн одоо нэг бол халдвар төвчин байж байгаа. Халдвар төвчин бол ер нь одоо ихэвчлэн халуун өвчнөд багтдаг. За тийм учраас янз бүрийн одоо хүүхдүүд гэхэд гидсний одоо суулгач гэдэг юм уу тий халдвар суулгууд ихсэх магадлалтай. Ер нь бол илгэний одоо янз бүрийн вирус өвчлөл ихсэх магадлалтай ч гэдэг юм уу тий. За янз бүрийн одоо сая бас нэг менингит гэж их яллаа шүү дээ тий. Менингитээр маш олон хүүхдүүд бас их өвдөө. Тий. Тэгэхээр ер нь бол бүх төрлийн одоо халдвар өвчнүүд энэ бол ихсэх магадлалтай байдаг. Ер нь бол ихсдэг. За тэгэхээр энэ болгоноос одоо сэргийлэх хэрэгтэй. За тэгэхээр халуун шарын өвчний одоо нэг онцлог бол маш их өвчний явцсан түргэн гэдэг. Маш хурдан дэлгэрдэг одоо гал мэдэн гэж айгүй хурдан хурц чанартай байдаг учраас ерөөсөө тэр явцсан ерөөсөө маш хурдан тэгээ хүндрэх явцсан ч гэсэн хурдан маш хурдан одоо арга хэмжээ авахгүй бол өвчин дамжих энэ хугацаа нь бол ерөөсөө бараг хэдэн минутын дотор хэдэн цагийн дотор ингэж хурдцтай явагддаг ийм өвчин учраас одоо халуун шарын өвчнийг одоо өвчин хэмжээр өвчлсөн тохиолдолд маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Бас нэг авууштай тал нь бол өвчний эдгэрэлт нь бас тэр хэмжээгээр хурдан байх боломжтой тий. Тэгэл ерөөсөө 7 хоног 10 хоног одоо ялангуяа энэ халдварт өвчнөр өвцөн халдварт халуун өвчнөр өвцөн тохиолдолд бүр зайлшгүй яг 21 хоногийн тийм эмчилгээ хийх ёстой. Халдварт өвчин өөрөө дандаа нөө эс боловсрсан халуунаар эхэлдэг учраас яг дэлгэрэх хугацаа нь бол нэг 7-аас 14 хоногийн хугацаа байж идэг те бие чих үзэл бие ядраал те ингээл нэг ам цангаат ч юм уу толгой өвдүүд ингээд халдварт өвчин дэлгэртлээ бүх төрлийн халдварт өвчин ингэж нэг юм өртөл үе буюу эс боловсрсан халууны үе гэж байдаг. За тэгээд яг дэлгэрч байгаа үе нь бол 7-аас 10 хоног байдаг. За эдгэрэлтийн үе бол бас эдгэрэлтийн үе нь маш их хянангаа ажиллаж одоо байх хэрэгтэй. Тэр нь бол улам шаргах ухаанаар уул талын завсрын үе гэж байдаг. За тэгэхээр уул
уул гэдэг нь болохоор яг халууны үе тал гэдэг нь одоо халууны хүч буураад яг одоо нөгөө бадган хүүхдээ эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө халуун шарын өвчний үед маш хүчтэй сэрүүн эмчилгээнүүд явуул одоо хийдэг. За тэгээд тэр сэрүүн эмчилгээ тэр уул талынхын завсаас хэтрүүлээд ингээ хийх юм бол дахиад нөгөө бадганаа хямруулчих ийм магадлалтай байдаг учраас ер нь бол тэр халдвар өвчин болоод энэ халуун шарын өвчнүүдийг нэг 21 хоногийн турш эмч болох хяналтандаа ингэж эмчлэх шаардлагатай. За тэгээд энд болохоор бас яг нэг өвчлөлт талаас намар цагаар бол маш их сэрдэж чинь, ханаж чинь, халдвар өвчнүүд дийдэж чинь гэдэг те. Бүр ялангуяа нэг хүүхдүүд маань ингэж өгдөд байна. Бид энийг яг уламжлалт аргаар нь өөр энгийн одоо ихэнх үед нь ч юм уу те ямар арга замаар одоо идэх вэ? Энийг бол бүр зайлшгүй багшаасаа асууж өгөөрэй. Та бол бүр яг ингэ мэдсэн шууд хэлдэж шиг халдвар өвчин байдгаа гэдэг. Гэтэл яг нөгөө идэ өмнө явдал мөрөөрөө буюу бас намрын үйлрэл бид нар чинь бас нэг хүмүүс яриад намар баарвал бас сайн ч гэх шиг тэгээд эзээ энэ даарах юм яг даарна гэдэг нь яг юу гэсэн үг юм те эзээд нь тэгээд бас намар бас тэр түрүү нөгөө сэрүүн одоо бэлэг чанарыг бол давмгаалж өвчнийг яана гэсэн те тэгэхээр тэрэнд нь зохицуулсан идэ өмнө тэгэхээр яг намрын үйлрэлт нь бас юу гэдэг юм болоо те. За тэгэхээр намрын улиралд ер нь бол улирлын мөн чанар нь намрын улирлын хоол ундын ч гэсэн бүгдээрээ бас тийм илчлэх туслаг бүлийн чанартай болдог. Одоо бидний хэрэглэж байгаа мах гээл тэгэхээр те одоо хоны мах, үхрийн мах өөрсдөө эдгээр чинь бас амьд махуудад учраас бас тэдгээр амьдтын биедэн шарын махад илэрсэн байж идэг. Тэгэхээр бол энэ махны чадал ч гэсэн тэр хурц халуун чанартай болсон байж идэг. За тэгээ мөн одоо жимс ногоо бас бол боловсрч байгаа жимс ногооны чанар ч гэсэн одоо тийм бүлийн туслаг одоо хурц чанартай болсон байж байгаа. Тийм учраас бол энэ маш их шимтэй тэжээлтэй болсон байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь бол шимтэй тэжээлтэй хоолны хэмжээг нь маш их сайн анхаарах хэрэгтэй байна. Одоо ч тэгээд нэг л идчихэв сайн гэсэн ойлголттой байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд ихээр л идвэл одоо илүү их сайн гэсэн ойлголт бас зарим одоо хүмүүс байж байгаа. Тийм учраас энэ шимтэй тэжээлтэй одоо энэ идэ ундаг яг одоо тохируулж идэх хэрэгтэй. Хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Нэг удаагийн хэмжээг тохируулах хэрэгтэй. Хоолны хоорондын одоо зайг нь тохируулах хэрэгтэй. Өнөөдөр одоо өдрийн хоол те идчихвэтэл ахаал нэг цагийн дараа ахаал нөгөө хотод чинь те бачаалаа. Тий нэг цагийн дараа ч юм уу 2 цагийн дараа те. Тэгэхээр одоо хоолтын хоорондын зайг одоо маш их сайн анхаарах хэрэгтэй. 4 цагийн зайтай довтол нь бол те 4 цагийн зайтай байх хэрэгтэй. Тэгэхээр хоолны хэмжээ болоод хоолны одоо хоорондын нэг нь одоо бүрэн шингэн гэдэг чинь 4 цаг 3-аас 4 цагийн ажиллаа шүү дээ. Тэгэхээр тэр хооронд одоо хоолндыг тэсэх хэрэгтэй. Одоо хоолны хэмжээнд дээр бас ер нь дэлгэрэнгүй бас ярих юм бол их л хугацаа зарцуулах байх. Ер нь бас хоолны хэмжээг гүйцэд хэмжээгээр юу гэж авч үзүүл зохидог. Орчин үеийн хүмүүс бол замбрааг идэж шүү дээ. Өглөө хамаагүй идэж гин өдрөө идэж гин орой эсвэл нэг хэсэг бүр ингэ болчихно тий. Ацаг сайн гэдэг юм бол ацгаагүй тий барьчин тий. Тэгээд энэ иймэрхүү нөгөө яг уламжлалтынхаа онол ойлголтыг одоохондоо бас мэдэхгүй байна. Уг нь бол түрүүийн хүмүүс ч юм бол харьцангуй бас тий ингээд онол номтойгоо ойр байсан учраас ингэтлээ одоо замбраагүй идэхгүй байна шүү дээ тий. Тэгэхээр та яг тэр хотоодны гүйцэтгэх хэмжээ ер нь ямар байдгүй энэ одоо үзэж байгаа энэ дараа нь бол өчнөө мөнгө хүмүүс бас үзэн тэр хүмүүстэй яг энэ талын ойлголтыг бас өгөл зүгээр байгаа. Ер нь бас ярьдаггүй шүү дээ. Зүгээр тавгны хэмжээ ярьдаг болохоос биш. Тэр тавгны одоо миний одоо үзэж байгаа номонд бол шил ухаан үзсэн шүү дээ. Тэгээд тэрэнд бол нэг тавгны хэмжээг л ярьдаг. Ер нь хотоодны хэмжээгээс илүү тавгны хэмжээг 4-ний 1-д нь өөр ураг угтоос энэ дээр нь юм байна гэж байгаа болохоос биш. Хотоодтой ухамсартай нь ерөөс ярьдаггүй байхгүй. Тэгэхээр тэр нь бол бас энэ хүмүүс сонирхолтой байх гэж бодсон. За тэгэхээр ер нь уламжлалт аваханд хүний бие хэмжээсийг бол яг өөрийнхөө л тооцдог. За тэгэхээр одоо жишээлх юм бол төөнүүрийн бэлчрүүдээ хотоодны бэлчээр байлаа гэхэл аюулханаас тий аюулхын дороос яг өөрийнх нь энэ нэг цонгоор тий тэрнээс одоо хүн болгон өөр хэмжээтэй гэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн хүний одоо эмчилгээний бэлчийн тооцогтой хүртэл тий
Суцны угшлыг сонсдоо тухайн хүний өөрийнх нь тэр цонгоор тэр 4 хуруугаар 1 хуруугаар ч гэдэг юм уу тий. Тэгэхээр яг өөрийнх нь тэр хэмжээсийг ингэж барьж авч үзэх нь бол тухайн хүндээ яг одоо бодгоолтой зөгцсөн хэмжээс болдог. Тийм учраас тухайн хүний хотоодны хэмжээг бол ерөөсөө яг ингэж л авч үздэг тий. Миний хотоодны хэмжээ бол ийм тэгэхээр алганы хэмжээтэй байна. Нэг 5 гэж бас болохгүй. Бас болохгүй чинь тогноос том байна таны том байгаад энэ тий. Тэнгүүд адилхан 5-ндаа хоолой хийж болохгүй байх нь шүү дээ тий. Одоо чинийх дараа их минийх дараа пак тий. Тэгэхээр өөрийнхөө энэ хэмжээсийг бол миний хотод бол ийм байна. Тэгээд хүмүүс маш их ингээл ийм том аягаар хоол идэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр чи одоо тэр хотод чи өөрөө тийм нэг булчинлаг ийм саслаг эргэтэн байж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хотод ингээд сунгагддаг. Тэгэхээр тэр хотод сунсан ийм хотод чи ингээл мэдээж ингээд хөвлийг сунган тий. Нарийн бүдүүн эзний өвчлөлтийг ихсгэн тэдний одоо эзлэх хүнийг ихсгэн гэл нэг юм зүдэр хэцтэй болно. Тэгээ хотод нь тэгээд тэр сунсан хотоодныхоо одоо хэмжээнд хүчээр цадах мэдрэмж үүсэл ингээл хийдэл тэгэл махад нь илүүдл одоо тий хоог ялгц ихсэл ингээл байж байгаа тий. Тийм учраас өөрийнхөө энэ хотоодны хэмжээгээ одоо 4-ний 3-ын дүүрэх хэрэгтэй. Тэгэхээр 4-ний 3-ын маань энэ хэсэг нь бол бүхэл хэмжээтэй. Тэгээ энэ бүхэл хэмжээтэй энэний талын одоо юм шингэн ундаа тий. Энийг одоо ингээд тэгээд нэг энэний тал хэсэг нь бол зайтай байх. Зайтай байх хэрэгтэй. Тэр нь боловсрох тий. Тэнгүүд тэр чи хөдөлгөөн одоо биш үү угаалгын машинд бид нар бүртөө чигсэн хууц хийчих юм бол тэр угааж чадахгүй ш усмус тий. Одоо угаах бодисууд нь тэр тэрнтэй л адилхан. Тэгэхээр битүү чихэл ходоод нь тэгээд энэ зай нь одоо бас нэг хийний орон зай гэж байхгүй. Тэнгүүд хийгээ ингэж хэхэж гаргаж гаал идээд идэг тий. Тэгээд гаргаж байгаа тэгээд тэрийг сайхан байна гээл тий. Тэгээд ингээ ходоодоо сунгаа. Тэгэхээр ерөөсөө бол бид нар энэ хэмжээ гэдэг их чухал. За тэгээд бас ингээд дасгал хөдөлгөөн хийгээд тэгэл яг л одоо өөрийнхөө их эцгээс заяас нь тэр атомынхаа хэлбэрт хотоодоо барайл энэ хөвлийнхаа хэлбэрийг ингээд бариад явж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо хэмжээ минь бид нарт бол хангалттай нэг удаагийн хоол байх нь шүү дээ тий. За тэгээд энийг бол бас нэг онцлог байна. Одоо 12-оос тий 12-оос одоо 25 наснд бол харцангуй галын элч маш их сайтай байж байгаа тий. За тэгээд яг одоо өсөлтийн нас гэж байдаг. Энэ одоо 12-оос 25 наснд бас одоо зарим хүүхдүүд хитрхи одоо бие нь одоо өндөр өсөөгөө байхад турах цайлгаараас хоолой сойгох гэдэг. Тийм тэгэж юусоо болохгүй. Тэгэхээр харцангуй бол энэ хэмжээнээс бас одоо 12-оос 25 насны хүүхдүүд бас харцангуй одоо тий тэр нөгөө шингэлтийн хүч сайн байх. Сайтай байх учраас тий. 25-аас цааш наснд бол бид нэр ерөөсөл алхны миний хэмжээ миний алхны хонхорхоо шүү л гэж одоо ойлгох хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгээд одоо энэ дээр төвчээрэл тэр хоолоо идэх хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр галын элчтэйг л одоо зохицуулж бид нар хоолоо сайхан идээд тэгээд одоо идэхдээ бол яг урилгатайгаа зохицсон тий тэр хоолоо одоо бас идэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол энэ намрын үлрэл бол маш их сайхан шин тэжээлтэй хоол унд дэлгэрч байгаа жимс тий энэ болгон сайхан дэлгэрч байгаа учраас яг одоо тий тарах твэргээ авч байгаа юм тэгээд өвдөө авахын тулд намрын үлрэлтэй сайхан шинтэй тэжээлтэй хоолоо идэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол халуун эсгэлэн чанарын тий гал махад давмгасан чанарын хоолыг бол ихтүүлж хэтрүүлж ерөөсөө болохгүй. Гэхдээ огт 20 гэж байхгүй тий. Тэгээ энийг бол хэтрүүлж болохгүй. Хитрхи одоо кимчи ч юм уу, халуун ногоо ч юм уу, өөх тостой хоол хэтрүүлэх, арх дарсыг хэтрүүлэх тий. За тэгээ эсгэлэн амтаа даршилсан ногооч гэдэг юм уу тий. Эсгэлэн амттай таргаа гих мэт одоо халуун чанарын эдийг ихтүүлэхээс сэргийлэх хэрэгтэй. Тэгээд саяхан бас таны пост ус нэлээд сошиалаар харлаа л да. 40 мянган хүмүүс үзсэн, 10 мянган хүмүүс шеэр хийсэн тий. Тэгээ тэр хоолунд бол яг харж байхад бол бидний хоолн дээр үздэг. Яг монголчуудын хамгийн их асуудалтай хүмүүсийг тустай хоол хүмүүс. Тэр нь зүгээр дэлгүүрийн лангуун дээр байдаг. Хүмүүс тэрийг хэрэглэхээр мэддэггүй байгаа шүү дээ тий. Одоо хүмүүс яаж чинь
хоол нь бүр боловсрохгүй байна, өтгөн хавталттай байна, нойр булчирхаа, за тэгээд зүсний асуудалтай байна. Бүхэл юм нь тэр өглөөндөө цайгаа уухаагүй. Энэ бас тэрийг хараачгүй явж байгаа хүмүүс өндөө байгаа тийм. Тэгэхээр тэр маань бас ямар ач холбогдолтой юу вэ? Яг л одоо бид нар бишээрээ үгдэж байгаа шүү дээ тэр хоолой тийм. Тий. За тэгэхээр одоо 10 гурлыг хэлээд байна. Тэгэхээр энэ 10 гурлыг ер нь монголчууд маш их хэрэглээд хийсэн хэдэн зууны турш. Яагаад гэвэл ерөөсөө эдээ унд гэдэг зөндөө олон юм бид нар идэж जैन тий. Мах идэж जैन, ногооны төрлийн юм, жимсний төрөл, будааны төрөл гэл ингээл тий. Ийм одоо олон төрлийн хоолыг идэж जैन. Тэгэхээр ерөөсөө хамгийн хоол болгоны дээд нь бол 10 гурал шүү тий. Сайжин чок гэж байхгүй. Эдээний дээд 10 гурал, явдал мөрийн дээд явган алхах гэдэг. Тийм. Тэгэхээр одоо маш олон хөдөлгөөний дундаас явган алхах бол хамгийн сайн хөдөлгөөн юм байна. Маш олон хоолны дотроос хамгийн сайн одоо хүн болгон зохицох хамгийн сайн хоол бол 10 гурал юм байна. За тэгээ 10 гуралыг мэдээж бид нар устай зураад идсэн ч гэсэн энэ бол сайн хоол болно. За тэгээ одоо амт оруулах гэдэг юм уу, улам сайхан одоо тий хүчийг нэмсэн одоо энэ байдлаар бол 10 гурал өөрөө тийм хуурай чанартай шүү дээ. Хуурай 10 их хүн чанартай. За тийм учраас тэрэнд нь одоо шар тос гэж. Шар тосыг бол одоо бид нар хүнсэндээ 4 төрлийн тос хэрэглэж байгаа л да. Энэ бол сүүний гаралтай тос тий шар тос гэж байна. За тэгээд малын гаралтай өөх гэж байна тий. За тэгээд ургамлын гаралтай тос гэж байна. Үрийн тос. Тий үрийн тоснууд гэж байна. За мөн одоо малын гаралтай өөх тэгээд чүмэгний тос гэж байна. Чүмэгний тос бол бас их сайн имчилгээний чанартай. Гэхдээ чүмэгний тос бол ерөнхийдөө одоо шимжүүлдэг тий орооцоо хүчжүүлдэг ийм чанартай боловч бадганыг үүсгэдэг гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол энэ 4 төрлийн үндсэн 4 төрлийн тосны хамгийн дээд нь бол шар тос. Шар тос гэдэг. Шар тосыг одоо тосны хаан гэж байна тий. Тэгэхээр юуны шар тос хэрэгтэй гэхээр одоо үхрийн сүний өргөний шар тос бол хамгийн сайн тосны хаан шүү гэж байна тий. Тэгэхээр монголчууд одоо энийг өргөн хэрэгэлдэг. За бид нарт ч гэсэн одоо олдоц бас боломжтой байдаг. За тэгээ 10 гурал дээр шар тос. За зүгийн бол бас одоо эмийн 3 хүлэг гэж нэрлэдэг шүү дээ тий. Тэр нь болохоор мөсөн чихэр гэж одоо чихэр гэж хэлдэг. За тэгэхээр элсэн чихэр, мөсөн чихэр хоёрын бас ялгаа байна. Тийм гаргаж авч арга гаргачлаа л тий. Бараг тэр мөсөн чихрийг гаргаж аваад тэрний шаар нь одоо элсэн чихэр болдог. Тийм учраас мөсөн чихэр бол яг одоо өөрөө сэрэм чанартай цус шарын өвчний эмийн хүлэг болдог. За тэгээд энэ бол нийт хүлэг. Хоёр дахь одоо амтлагын хүлэг бол буран байж байгаа. За тэгэхээр энэ бол өөрөө бүлээн чанартай, бүлээн тослогдуу чанартай чихэр ч гэсэн энэ бол хийн эмийн хүлэг болж байдаг. За тэгээд зүгийн бал гэж байгаа. За тэгэхээр зүгийн бал маань өөрөө бадганы одоо чихэрлэг амттай тий амтлаг амттай бол шороо усан махбодтой хүнд чанартай бадганыг үүсгэдэг ийм боловч зүгийн бал бол амтнаас буцсан чадaltaй юм тусгаал өөрөө зодож чадaltaй тий чихэрлэг болоо чихэр одоо хүний таргалуулна сахарын өвчин үүсгэнэ гэдэг тий тэгэхээр одоо чихэр буюу мөсөн чихэр эсэн чихэр бол сахарыг ихсэдэг бол зүгийн бал бол сахар ихсэхгүй бүр одоо жиний бид тэр шижүү өвчний эмийн хүлгэнд орж байгаа. Ийм учиртай. За тэгэхээр бадганыг айлгая, турах сонирхолтой байна гэх юм бол тий юу яах хэрэгтэй. Буцаасаа халуун усан зүгийн балгатай байх юм бол энэ галын элчийг сайжруулна, бадганыг айлгана, тураана гэхээр. За тэгэхээр бид нар бол энэ 10 гурлаа сайхан тэг хүчжүүлээд шар тос болон зүгийн балтай ингээд тэгээ сайхан буцсан халуус зугаад идэх юм бол энэ бол бүхэл эдээний дээд болно гэж үзээд байгаа. Ямар ч өвчний үед одоо энийг хэрэглэж болно. Хэрвээ одоо халуун чанартай халуун өргөсөлт өвчин, халуун шарын өвчин байгаа тохиолдолд бид нэр зүгийн балныхаа орон чихэр хэрэглэж болно тий. Жохон хийрхүү байгаа тохиолдолд бид нар бурам зурж бас гоё амтлаг чанар. Тэгэхээр энэ эмийн 3 хүлгээ бол
хийшээ гадааныхаа өөрийнхөө өрмөцтэй төрлөх чанартай ч юм уу тухайн өвчлөлтөд зохицуулаад энэ гурван хамтлагийг одоо хийж байна. За тэгэхээр та бүхэн маань бас саяных дээр бол зүгээр цомхоо юм зүйл ярьсан боловч энэ бол гайхамшигтай хүчийг үүсгэх эдгээр зүйл байна гэж үзээд байгаа. За одоо бидний яриач бас 3 хэсэгтэй эхлээд бол багш битээр бас энэ идэ намрын цагийн идэ онд явбал мөрийн талаар бас авчихсан мэдээлэл мэдлгүүдийг хүргэлээ. Одоо болохоор та бүхний яг чиглэсэн асуултанд бас багш нь миний хувьд бол тавиад багш маань бол одоо харилцах замаар явна. Маш олон асуулт ирсэн. Тэр дундаас бол миний хувьд багцлаад яг одоо зарим нэгэн давхарцсан байх юм бол тэрийг нэ. Тэгэхээр та бүхэн маань миний асуултыг асуугаагүй шүү гэх гэлгүүгээр тэрэн дээрээсээ бас холбож ойлгохыг хичээгээд асуулт болгоныг нь асууна гэх юм хариулна гэх юм бол бидний цаг хугацаа хүрэхгүй. Тийм. За тэгэхээр ингэсэн байна. Асуух боломж олгож буйд баярлаа. Нар сар гэдэг нэртэй хүн байна. Ямар ч гоё нэртэй. Илэг өөхлөлттэй зүсэнд 0.2 мл ургацтай байна. Уламжлалтаар эмчлэгдэх боломж байдгүй цус шингэн вирусгүй гэсэн байна. Илэг өөхлөлттэй зүсэндээ чулуутай гэсэн тийм. За тэгэхээр энэ одоо бас л их л архагшсан өвчин байна да. Тийм энэ бол ерөөсөө шинэ өвчин биш те. Чулуу үүснэ, илэг өөхөлнө гэдэг бол за нэг бараг нэг 3 жил доотлон үүсдэг. 3 жилийн одоо энэ буруу датал хэвшил байна те. Тэгээд цаашдаа одоо 10 жил ихч байж магадгүй те, 20 жил ихч байж магадгүй те. Тэгэхээр энэ одоо юун түрүүнд энэ хүн зөв даталтай болох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ чулуу үүсэж байна, илэг өөхөлж байна гэдэг бол юун түрүүнд хооллол, зөв хоолтонд орох хэрэгтэй. За тэгээд мөн одоо энэ эсэглэн чанарын ч юм уу те. За энэ илэг өөхлөө чулуу үүссэн байна гэдэг бол нөгөө шагнаа нь бадгантай хавсарсан байна гэсэн үг. Хавсарсан. За тэгээд бас одоо цустай бадган те цувшаар ингээ хавсарсан ийм өвчин байна. Бас одоо өөр хэдэн настай хүн те хий хавс одоо бас хурцсан байна уу? Тэгэхээр энэ хүн бол онцлуулаад маш сайн одоо ариун эмчилгээ хийхгүй бол эмчилгээ хийх хэрэгтэй. Энд чинь одоо тэгэл ерөөсө болохгүй. Ахаг өвчтэй байна гэсэн үг тийм. За. Америксэн багшаа дараа нь нацагдөрч хам багшийг лекцийг сонсомоор байна гэдэг зөндөө хүсэл тэрнэ. За төөгийн төгсөө гэсэн асуух боломж олгож буйд маш их баярлалаа. Би одоо 45 хүрж байгаа. 2 өвдгөр өвддөг болоод байна. Шатаар өксөг сууж босоход хүндүрлээд яаж имжлэх вэ? Ямар арга хэрэглэх хэрэгтэй юм болоо сайн асууж өгөөрэй багшаа баярлалаа гэсэн байна. За 45 настай эмэгтэй хүн. За тэгэхээр 45 настай гэдэг бол бас хийм ахад хийм ахад аригдсан байна. 2 өвдгөр өвднө гэдэг бол энэ хийний язгуурын одоо 20 өвчний нэг болох жээжанго буюу чонон толгойд хадар гэдэг ийм одоо чонон толгойд гэж өвчин байдаг. За тэгэхээр энэ бол яах вэ гэхээр одоо хүүтэн хий, бөөрийн хүүтэн хийтэй ч юм уу. За мөн одоо эмэгтэйчүүдийн одоо сав үн төвч, давсагны одоо хүүтэн хий ч юм уу тий. Энэ өвчлөлөөр одоо удаан хугацаагаар явснаас болж энэ өвдөг тий. За тэгээ үсгийн за тэгээ гой хөшиг гэсэн энэ одоо хий өвчлүүд үүсдэг. За тэгэхээр энэ өвдгөөр одоо ингэж өвдөг, хатгуулах, за бүр одоо үнний шингэн барагдах тий энэ өвчлөл одоо бүр монголчуудад маш их тийм нийтлэг болсон байж байгаа. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн аваагүй хөх тий ер нь бол тэр хий хүүтэн хийгээр өвддөг энэ одоо эргэтнүүдийг анхаарч явж байгаагүй бол нас ингэж байж байгаа. За тэг мөн одоо доороосоо даардагч гэдэг юм уу тий. Ер нь бол энэ хийний өвчнүүд маш их хувцлан дээр маш их анхаарах хэрэгтэй. Тийм дулаан одоо ноос ноолор хувцс ч юм уу, даавн одоо хувцс ч юм уу ийм дулаан байх хэрэгтэй байж байгаа. За тэгээ үнэхээр одоо яг өвдөд байна гэх юм бол одоо шат тус сайн түрхэж байна. Шат тус бол амьдгээс асуугаад тийм байна. Тийм тэгэхээр одоо сайхан шат тус түрх
Тэгээ сайхан ингээд хар даав ч юм уу тий бараа өнгөтэй даав нь шат тос байхгүй бол одоо ургамлын тосч болно тий. Ургамлын тосоо сайхан шингээж чад пэчэнтэй халааж чад ингээд сайхан жигнөр бигнөр ингээд сайхан массаж хийгээд за тэгээд энэ одоо маш их сайхан хөдөлгөх хэрэгтэй. Халуун баанд одоо бас сууж болж байна тий. За тэгээд баанд одоо бас одоо нийтлэл хэрэглэх арга хэлээд байна шүү дээ тий. Сайхан халуун баанда юу яах хэрэгтэй? Яс буцлагжаад хоньны яс буцлагжаа ясны шүл хийгээд тэгээд дээрээс нь жоохон арх хийгээд арх хийгээд уухгүй шүү троостаа тий. Тэгээ одоо сайхан ингээд гэртээ тий ингээд суух хэрэгтэй. За тэгээд баандаа сайхан тэг хөдрөөд ясны дараа дулаахан хүчээд тий. Тэгээд их л арчилгаа хэрэгтэй. Энэ махбод чинь амьд учраас янз бүрийн одоо маш томшгүй олон хүчлийн нөхцөлд бид нэр амьдарч байна шүү дээ. Тэгэхээр арчлаа харах юм бол та нар тордлага аваад байна. Тордлага аваад байна, гоё болоод байна, насжилт уртсан тий эрүүл байна. Тэгэхээр одоо өвдгөө арчилахад л одоо сайхан анхаарах өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Тий өөрийгөө одоо сайхан анхаарах хэрэгтэй. За дараагийн асуулт нь цус өтгөрлөлтийн гэрийн нөхцөл яаж эмчлэх вэ? Энэ бас нийтлэг асуулт байна. Маш их болоо шүү дээ. За гэрийн нөхцөлд одоо амьдралынхаа туршид цусны өтгөрлөлөөс сэргийлэх нь бол одоо энэ халуун тий эсрэглэн чанартай гэж би дахиад хэллээ тий. Тэгэхээр тэр одоо чанарын хоол унднаас ер нь татгалзах айлтгаарсан. Одоо хүмүүс ингээл орой болгон кино хэмж. Тийм шүү. Тэр нь одоо юу гэдэг өөрөөх нь хэрэглээ. Тасаг гадныхыг дагдаг ч юм уу тий. Арх угаал тий. Тэгэхээр энэ арх уунаа гэдэг бол ерөөсөө цуснд маш шууд нөлөөлөв. Ялангуяа энэ улаан вино ууж байгаа ер нь олон жилийн туршлагаас харахад улаан вино уугаад татгалзсан энэ хүмүүс цусны өтгөрөл маш их байна. Арх тастай маш их холбоотой. За тэгээ эсрэглэн халуун ногоог байнгын одоо хэмжээгээр хэрэглэдэг юм байж байна. За мөн одоо энэ цус өтгөрөөд байгаа явдал бол бас энэ хөдөлгөөний дутагдал тий хөдөлгөөний дутагдал. Тэгэхээр ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч тэр хүн өдөртөө нэг доотлон 30 минут яг тий хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгээ одоо хүмүүс бас тийм би ингээл хүүхдээ хардаг ач зээгээ хардаг шалтгаан томчтой хөдөлгөөнтэй шүү дээ. Тэр одоо амьдралын энэ галтгоо гэр орон цэвэрлэх хүүхэд асрах энэ хөдөлгөөн бол яг тэр нөгөө хий цусны эргэлтийг сайжруулах тийм одоо зохистой хөдөлгөөн биш байна шүү дээ. Тэгэхээр яг одоо зохистой 100 одоо ингэж сунж мөрөгдөх юм уу 108 удаа сунж мөрөхөд 20 минут 25 минут болж байгаа. За тэгээ бас янз бүрийн йогийн дасгалууд байж байна тий. Тэгэхээр гэрийн нөхцөлд бол яаж цусны өтгөрлөөс сэргийлэх вэ гэхээр хөдөлгөөл гэж хэлээ. Хөдөлгөөл гэж хэлсэн. Сайн л одоо хөдөлтөө тэгээ хоолн дээр анхаарах хэрэгтэй. За энэ дээр бас таныг бас таны мэддэг хүн юм шиг байна. Балетийн талаар та хэлж өгөөч гэдэг төрөн бүрэн ярианы доор оролцсон байсан. Таны балет юу вэ гэх. Тэгэхээр таны тэр балет хийж байгаа зургийг харсан хүн юм шиг байна. Тэгэхээр ойлоо бас орчин үеийн хүмүүст бас тэр балет нь ямар одоо гоо зүй имчилгээ болохын имчилгээ талаасаа бас юу юм те. Одоо маш их хүмүүс яг одоо сүүлийн хэдэн жил бол маш их дуртай болж штэ. Тэрнтэй ижилхэн бас балет бол йогоос дутгааргүйгээр бас хүмүүсийг сонирхдог тийм одоо төрөл байгаа. Тэгэхээр та яагаад балетыг сонгосон бэ ч юм уу бэ? Асуултыг бас нэг жоохон боловсралгүй болгоё да тий. Тэгсэн бэ. Таны балет юу вэ гэсэн байхад тий. За би балетын дасгалаар хичээлээд одоо яг 5 жил болж байна. За тэгэхээр урд нь бол ерөөсөө энэ балетыг ер нь үздэгээс цаашгүй байсан. За тэгээд энэ балетын дасгал бол маш их надад бол их таарсан санагдсан л да. Тэгээд энэ бол йога бас байт юм байлээ, гимнастик гэдэг, циркийн одоо тэг бүгд юм байгаад байдаг тийм. Тэгэхээр энэ бас энэ нэг төрлийн бясалгалтай сэтгэлээ одоо тайвшруулах, сайхан хөгжим сонсдог. За тэгээд ер нь бол гой хөдөлгөөн л гэж хэлээ да. Гой хөдөлгөөн. Тэр чинь одоо ингээд суугтаа хүртэл гоё суун, гарааг ингээд сайхан ухамсартайгаар ингээд ухамсартайгаар ингээд хөдөлгөөн
хөдлөн ингээл тийм учраас бясалгал яг бясалгал юм байна те. Ер нь бол гоё хөдөлгөөн хийхээр хүн гоё болдог юм байна гэж би ойлгоод байгаа шүү дээ тийм. Тэгэхээр миний сонголт бол энэ л байсан. Тийм тэгэхээр хүн өөртөө бас нэг нийцтэй тийм зарим хүмүүс одоо фитнесээр хичээлж болж байна. Зарим нь аэробикээр хичээлж болж байна. Зарим нь одоо спин гээл тийм дуугаар ингээл хашгаал ингээл тийм ингээд нэг хичээлж байна. Зарим нь йогоор хичээлж байна. Тэгэхээр одоо өөртөө тохиолсон өөрийнхөө одоо тийм ажил хөдөлмөр өөрийн одоо зан төлөвтэй тохирсон тэр хөдөлгөөнийг сонгоод хүн болгоно л одоо энд одоо хамрагдах хэрэгтэй. Идэвхтэй байх хэрэгтэй байна тийм. Тэр нэг түрүүний ярианаас бясалгал гэдэг нь бол их гоё баг бясалгал юм да тийм гоё хөдөлгөөнөөр ингээ ухамсарлаж хөдөлж чинь тийм. Бурхан багшийн нэг сая түүх нэг санаанд орлоо. Анандагийн шавтайгаа явж ирсэн. Ялаа ингээ суусан. Тэгсэн эхлээд бурхан багш өөр ингэсэн чинь ялаа нэг хийсэд нисэд явцсан. Тэгсэн ниснийхэн дараа ингээ дахиад нэг гоё ингээл хөдөлсөн чинь нөгөө шавь нэг хаахаалтай. Багшаа та ингээ ялаа ингээ ниссэн байхад яагаад та ингээ түрүүн ямар ч ухамсаргүйгээр ингээ яатсан байна те. Үргээсэн байна. Одоо бол багш нэг ухамсарлаж үргээж байна. Тэгээ бидний бүх үйлдэл бол ухамсартай урсгал зөвлөн байх ёстой гэж хэлжсэн те. Тэгэхээр одоо тэр хөдөлгөөн аливаа хөдөлгөөн бол ерөөсөө бодлын илэрхийлэл шүү дээ тийм. Тэгэхээр өөрөө одоо эвсэлтэй тийм хөдөлгөөний эвсэлтэй байх нь хүнд ер нь их зүгээр гэдэг зэгцтэй тийм. За тэгээд хөдөлгөөний эвсэлтэй байж байгаа тэр байдал бол бодлын эвслийг бас ингэж илэрхийлж байдаг тийм. За тэгээд мөн одоо үг яриа гэж байдаг тийм. Тэгэхээр хүний хийж байгаа энэ үйлдэл бол би хэл сэтгэлээр ингэж үйлдэгдэж байдаг. Тэгэхээр энэ биеийн үйлдэл болоод энэ хэл ярианы энэ одоо үйлдэл бол сэтгэлээр одоо ингэж хөглөгдөж байдаг. Тэгэхээр одоо бие хэл хоёр бол сэтгэлийн зарцаа гэж хэлдэг. Тэгэхээр одоо энэ биеийн хөдөлгөөн болон хүнтэй одоо харьцаж байгаа, нийгэмтэй харьцаж байгаа, гэр бүлтэйгээ харьцаж байгаа энэ одоо үг яриа бол та нарын сэтгэлийн тэр сайхан зөв байдлаар ингэж хөглөгдөж байдаг. За мөн одоо бас ингээд өссөн хоёртой адилхан тийм сэтгэлийн одоо тэр сайхан зөв байдал бол биеийн гоё хөдөлгөөнөөр бас хөглөгдөнтэй аль ингээд хөдөлгөнөө шүү дээ. Гоё дуулаад юм уу гоё уншлаг одоо бид нар маш их одоо уншлаг ерөөл магтаал өдөр болго уншиж шүү дээ. Тэр гоё ерөөл магтаал яг уншингууд бас оюун бодол ингэж гоё хөглөгдөж ариусч зэвэрч идэг. Тэгэхээр бид нар бол тийм гоё зохистой хөдөлгөөн хийх хэрэгтэй. Зохистой шүлэг яруу найраг сайхан бурхтын магтаал ерөөл энийг уншиж бас сэтгэлээ хөглөж явах хэрэгтэй байна. Та одоо хүмүүс ч бас сүүлийн үед бол энэ төрлийн дадлан бяцлагуудыг бол нэлээд хийдэг болсон байна. Тэгээд одоо яг энгийн үдж байгаа энэ одоо гадаадаас үдж байгаа хүмүүстэй та ер нь ямар дадлыг санд болох бод уншлах тал дээр ч юм уу ер нь энгийн хүмүүсүүд бол энэ одоо манай бэтмэхмаа ч юм уу те яг ингээ бас эмч хүн багш хүн хэлэнгүүт тэр хүмүүс чинь энэ дээр үлгэж аваад ач холбогдол өгөөл те яадаг байх вэ. Тэгэхээр яг одоогийн хүмүүс тэр оюун ухааны дадал тал дээр та ер нь бас нэг лам хүмүүс ч юм мэдээж тийм зав цаг ам одоо үзэх боломж байхгүй тийм. Тэгэхээр энгийн хүмүүс нь бол тэр талын хөдөлгөөн бол ойлгомжтой бол хүн бол ухаан одоо дуртай хоббигоор хөдөлгөөнөөр хийх ёстой юм байна. Гэтэл энэ жоохон ном нь шамдахын тулд нэг ном дагдаг хүмүүс байна. Өөр хүмүүс энэ дунд нэг холбох нэг юм хэрэгтэй байж тээ тийм. Тэр нь та бас өөр нь юу гэж хардаг байна? Тэгэхээр би хэллээ шүү дээ одоо хэл яриагаар үйлдэж байгаа тэр үйлдэл бол эргээд оюун санааг ариусгах цэвэршүүлэхэд бас нөлөөтэй байдаг гэж. Тэгэхээр монголчууд одоо маш их тарин уншдаг. Ийм одоо бүргэмд суудсан ийм уламжлалтай ард түмэн. За тэгэхээр одоо тэр тарины утга учирыг ойлгосон ойлгоогүй юм хүн болгон тарин уншиж явах хэрэгтэй байна гэдэг. Би одоо олон жил бас багш нараа ном заалгалаа өөрөө бас хичээж үтсний үр дүнд ингэж ойлгож байгаа. Тэгээд ер нь хүн болгон тарин уншиж явах хэрэгтэй. Тэр тарин гэдэг бол тэр тарины аваа тий за тэгээд тэр тариныг олон удаа дагталтайгаар унссны тус ярдэн гэж тэгээ бас одоо тарины айц тэдийн хүч гэж үйж тэр тарин бол алаа бурхтын
бурхтын одоо тэр зарлиг байж байгаа учраас тэр бурх дээдсүүдтэй одоо ингэж холбогдох өөрийн бие сэтгэл хариуцж байдаг. Тэгэхээр хүн болгон одоо тарин уншиж байгаа л хэрэгтэй. Умааны Бадмихан гэж мэдгүй монгол хүн байхгүй. Тийм ер нь байдгүй юм билээ. Бас гадаадд очиод та Умааны Бадмихан гэж мэдгүй гингүүд мэдгүй гэж байгаа байхгүй юу? Европ мэдгүй юм тийм. Тэгэхээр монголчууд одоо их хөлөгний шашин олон зуун жилээр ингэж нутагшиж хөгжсөн учраас маш их бас буянлаг ард юм. Ер нь одоо Умааны Бадмихан мэдгүй хүн байхгүй. Тэгэхээр бид нар бол тэр өөрсдийнхөө генэнд байж байгаа удам угсаанд байж байгаа өөрийнхөө одоо төрөлх чанарт байж байгаа энэ сайхан одоо зүйлээ хөгжүүлээд хүн болон сайхан Умааны Бадмихан маань ирэхээр одоо 108 удаа 108 хэдэн удаа ч үдэн тэ сайхан уншаа. Тэгээд одоо ууж авсандаа үлээгээд ч юм уу те эсвэл өөрийнхөө одоо зүрхэн тушаа үлээгээд ингээд за тэгээд завил суугаал те орой сайхан ажилласаа ирээд ч юм уу гэр орныхаа ажлыг хийж дуусаад тэгээ сайхан завилд суугаад завилд суух бол зүгээр завилд суух ач холбогдолтой хөдөлгөөн шүү дээ те. Тэгэхээр энэ байдлаараа сайхан завилд суугаад ирэхгүй хүн гэж Монгол байхгүй тийм 108 ирэхээ сайхан бараа тэгээд бурхан шүтэнийхээ өмнө суугаад ингээ сайхан тарнаа ингээ 108 удаа уншаад тийм за тэгээд мэддэг тарнуудаа дарихийн тарин гэж тийм өмнө дарид дөрөв суугаа бас мэдэндээ тийм энийг одоо эмээнэр бүгдөө л ингээ уншаад суучдаг тийм тэгэл одоо энэ ч одоо маш их сайхан бясалгал болно. Тэгээ энэ одоо үг яриа эргээд одоо тийм жирийн үг яриаш бүр агуу тарины одоо энэ хүч бол эргээд оюун санаа гэж хариуцахад сэтгэл санаа гэж хариуцахад их чухал юм лээ. Тэгэхээр бид нар тэгээ цаашлаад одоо сайхан еврөөлүүдийг чийжлээ. Еврөөлүүдийг тэр сайхан дарихийн 21 дарихийн еврөөл гэж үгтэй. Манлын одоо 8 манлын еврөөл 44 их еврөөлийг одоо манай эмчнэр оюутнууд багш нар өдөр болгон л одоо давтан уншиж байна тийм бүр цаниралгээд одоо бүтэн хонж уншиж байна тийм. Тэгэхээр энэ одоо сайхан манай 44 еврөөлийг одоо Отч Маран бих суулаас ингээ хийлэн гаргасан ном нь гэж юм. Тэгэхээр энэ еврөөлийг ингээд уншаад байх юм бол аяанда тэр сайхан амарчин гарч байгаа юу тийм тэр их еврөөлөд монгол хэл дээр гэж юм. Тэгээд 1 2 үгээр нь ойлгоод ингээд яхан бас сэтгэл бас Уусанд одоо ариусна бидний оюун ухаанаас тэр сайхан үгнүүд гарч ирэхгүй байна штэ тийм учраас тэр дээдсийн айлцсан тэр сайхан ерөөл магтаалуудыг уншаад байхад эргээд тэр чинь ингээд бидний оюун ухааныг ингээд ариусгах. Энэ бол бүр сайхны би нэг судалгаа уншижсэн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл байж байгаа гэж байна. Яг жирэмсэн байгаа үед асуух нурууны хэсгээс доод хүрднээс бол бүх жирэмсэн хүмүүсээс тэр бидний хөх гэрэл тэр тоног төхөөрөмж нь затарсан гэж. Энэ ямар сони ингээ эрдэмтэд ингээ гайхаад энэ тэгээд тэрнтэй тэр гэрэл затарсан байгаа үед тэр хүмүүс маш их амьдралын ямар амгалантай өнгө зүйс гоё ямар амгалантай бай. Ямар тохиолдолд өөр тохиолдол байсан ч Умааны Бадмихан гэдэг тарныг уншуулсан чинь тэр бүх одоо нөө чакра гэрэл нэгдээ тэр доод хүрд байх хүн ингээ дээш ингэж цацарч байна гэж. Тэгэхээр энэ бол угаасаа одоо хэдэн мянган жилийн өмнө бид нар мэддэг уламжлалтай тэр шинжлэх ухаанаар болцсон. Энэ бол гацаагүй зүйл байна тийм. За ингээд энийг манайхан бас дадуулаарай гэж одоо хүсэхээр байна. За дараагийн асуулт маань гороогоод хоолоо дээр юм байгаа юм шиг бас цээж хорсоод байхыг яах вэ? Бас энэ дандаа цээж орсон хүмүүс байна гэж над руу маш их холбогддог л да энэ хүмүүс тийм. За тэгээ энэ гороох шинж тэмдэг бол ер нь бол хий бадганаар бадганы одоо бэлэг чанар хямарснаар болдог. Тэгэхээр яг одоо аль хавьтай гороож ийн гэдэг нь бол бас их ялгаатай. Яг одоо энэ багалзуур хавьтай те ингэж гороож болвол энэ дээш бүхч хийний үйл ажиллагаа одоо хямарсан байна. Тэгэхээр энэ одоо эмэгтэйчүүдэд бас их илбэг тохиолддог. Савны одоо хүүтэн хийж юм те энтэй их холбоотой байдаг. За мөн одоо багш нарт бас их тохиолддог. Байнгын ярьж байдаг те. Байнгын ярьж байдаг. Их ярьдаг одоо багш нар илтгэгч нар ч гэдэг юм уу те. Ийм хүмүүс бас энэ дээш бүхч хий би одоо ингээл ярьж гэн гэдэг чинь миний дээш бүхч хийгээл хямрал ингээл яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ үг яриаг одоо ихтүүлсэн тохиолдол бас их гороодаг юм шинжилдэг. За яг одоо энэ
аюулхан хавьд ч юм уу те энэ хавьд ингэж гороож ийн гэх юм бол яг энэ аюулхан ийм эндээс хэсүүлээ нөгөө ходоодны бадганы одоо бэлчээр эхэлдэг. Тэгэхээр энэ аюулхан хавьяас ингэж гороож явах юм бол энэ ходоодны өвчлөлтөй холбоотой. За тэгээд яг энэ өвчүүний ард бас гороож явах юм бол энэ бас одоо бадгантай нөгөө бадганы одоо тий бас нэлээ их хүндрэх юм эхлээд энд гороож ирсэн ингээд дээшилдэг. Тэгээ одоо нөгөө нарийнтах гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Бадганаар ингэж гороож бадган хийдэ авсаж гороосоор одоо ингээ хоол орхоо байлаад нарийнтаа тэгээд ингээд бүр буцаж ингэж харахдаг тий сүргүүд өгч гэнэ үү. Тэгээд юу тэгэл амь нас эрсдэх хүртэл юм аюултай өвчин болдог шин. Тийм учраас аль хавьд гороож байна. Энэ хийний гороолт уу, бадганы гороолт уу тий хий бадган хавсарсан байна уу гэдгийг бол бид нэр бас онцлуулах хэрэгтэй байна тий. За тэгэхээр та нар бол ойлгож байгаа энд бол зүгээр зөвхөн чиглүүлэлтийг өгж нэг юм байдаг юм байна гэдгийг ярих болохоос биш нарийн одоо онцлогын имчилгээг бол зайлшгүй одоо эмчтэр байж бид бол зөвхөн та бүхний асуултанд хариулж байгаа шүү. Бүр нарийн одоо асуултанд хариулах боломжгүй шүү дээ. Тийм үстэй биш ямар судсыг нь барьж байгаа вэ шүү дээ. Ингэж байгаа байна шүү дээ. За тэгэхээр дараагийн асуулт нь зүсний халууныг уламжлалт ангаах ухаанд яаж тэнцвэржүүлдэг вэ гэсэн байна. Тэгэхээр одоо зүсний халуун шар байх нь тий халуун шарын өвчний одоо эдээ ундаар хоол ундаар тэнцвэржүүлнэ явдал мөрөөр тий тэнцвэржүүлнэ. За тэгээ янз бүрийн одоо зүсний эмнүүд байж гэн тий маш олон төрлийн одоо найрлагууд хэдэн зуун найрлага байж гэн. За тэгээ мөн одоо заслын хэмжлэг гэж байж гэн тий. За энэ дотроо бас амирлуулах арилгахын зарим одоо зүсний өвчнүүдийг бид нэр амирлуулах тий ийм там өгдөг бол зарим зүсний өвчлөлийг болохоор туулга эмчилгээгээр ингэж эмчилдэг. За тэгээд одоо зүсний халуун шар их дэлгэрсэн бол хануур эмчилгээ хийж болж байгаа зүсний бэлчрээс их мэдлэгнэр одоо бодгоол унш тавиад тэр тухайн бодгоолд тохирсон одоо ийм эмчилгээ юмуд хийндэ. За ингэ багшийн амар амгалан айлтгын асуулт боломж олгосон баярлалаа багштай гэсэн. Уушгины визингтэй мөн арсны харшилтай хүнд уламжлалт ангаах ухааны ямар эмчилгээ зохиох вэ? Визинг гэдэг нь одоо юу бас тий ханиалга тий. За бас л одоо тэрийг хэлээ дээ. Эдээ хонд явдал эми эмчилгээ, заслын эмчилгээ ингэж хийн. За тэгээд тэр юугаа ямар шалтгаанаар байна гэдгийг бас илрүүлэх хэрэгтэй. Сахын эмчилгээ хийгээд явбал тэр шалтгаан нөлөөлөд байгаа тэр хүчин зүйл нь юу вэ? Тэрийг бас тэрнээс одоо сэргийлэх хэрэгтэй. За тэгээд арсны харшил гэж юм тий. За тэгэхээр энэ харшлын өвчин бас сүүлийн үед маш илбэг байна. Маш их ботчлолтоос болж хамаарч байна уу? Тий, ерөөсөө тэр бас л шалтгаан нь юу байна? Тэрийг бас тэрийг мэдэх хэрэгтэй. Шалтгаан юу байна? Тэгээд ер нь бол тэгэл аливаа өвчлөлийг оншилж байгаа л эмчилгээ шүү дээ тий. Тэгэхээр энд одоо оншилох боломжтой, эмчлэх боломжтой л гэж хэлээд байна. Боломжтой тий. За би их эрүүл сайн хоол иддэг гэж өмнөх ярьслаханда цухас дурдаад өнгөрч байсан. Хоёулын урдны 2-3 сарын лайв үзсэн. Тэрийг бас бүр олон хүмүүс үзсэн билээ. Жохон тодруулбал хүмүүсийн эрүүл хоол хүнсний сонголтын дээр нэмэр болох болов гэсэн байна. Тэгэхээр таны өөрийн одоо бас эдээ ундыг бас сонирхож байх шиг байна тий. За би одоо ер нь бол тийм цагаан хоолтон биш. Тий. За тэгээ мах иддэг бас их хэтрүүлэх. Бас их хэтрүүлэхгүй тий. Тэгээд ер нь бол энэ улам шарган ухаанд одоо суралцаад энийг хэрэгжүүлээд явж байгаа хүний хувьд өөр хоолтон дээр маш их анхаардаг. За тэгээд гэрийн ер нь бол махны хэрэглээ гэх юм бол хоньны махнаас өөр одоо тийм сонголт байдгүй. Бас одоо энэ шүтж байгаа одоо тий энэ ном интертэй холбоотой одоо зарим амьтдын махыг идэж болохгүй юм тохиолдол байдаг. Учираас бид одоо хоньны махыг л одоо хэрэглэдэг. Хамгийн одоо шинтэй, тэжээлтэй
тэгээ хомч өөрөө их тийм бас тансаг амьд л байна. Тансаг өнөдөө амьд дундаа байна те. Амьд дундаа их тансаг хоолтой таван уушгүй мал газар. Тий айгуу тийм шинтэй тижээлтэй тийм дандаа эмийн ургамал тий 70 гаруй зүйлийн эмийн ургамлыг тэгж сонгож улирлаараа сонгож өөрөө их нарийн сонголт ихтэй байна те. Ялангуяа одоо Монголын бэлчээрийн одоо хойно бол ийм тансаг хоолтой учраас тэгээ өөрөө тийм ч учраас одоо хоньны махны шин тижээл бол маш их хийм одоо бэлэг чанарыг тэгшдэг тий өөрөө бүлээн илждэг чанартай ийм байдаг учраас ер нь хоньны махыг одоо 100% ингэж хэрэгэлдэг. За тэгээд бас хэмжээгээ барина. Хэмжээгээ барина. Хэмжээгээ өдрөлдөө хамаарна. Тийм миний одоо нас ямар илээ би 25 настай биш тийм учраас миний галын хэлж бол аяанда одоо ингэж бас буурч байгаа учраас тэр галын хэлжтэй тохирсон хэмжээг гол нь барина. За тэгээ хоорондын зай одоо тий урьдчилгээгүй байхад ер нь бол хоорондын зай бол 4 цагийн хугацаанд бол иддэг. За энийг одоо барихыг хичээдэг ер нь хэвшүүлсэн. За тэгээд би нэг их усуудгүй. Шингийн юм бол нэг их одоо ч замбраагүй хүмүүс суугаад байна шүү дээ. Суугаад урах юм шиг бодоод тий. Бэлцгийг гээл тий. Ус чи өөрөө одоо тийм хүнд сэрүүн чанартай учраас нөгөө галын хэлжээ чинь маш их дарангуйлж байдаг. За тэгээд харин одоо халуун өвчнөр халуун ханиад хүрэн тий. Халуун одоо янз бүрийн өвчнөр өвчлсөн тохиолдолд бол ус сууж тэр халууны хүчийг гадагшуулах тийм. За эсвэл одоо сая би намрын улирал туулга эмчилгээний нэг удаа хийсэн. За тэгэхээр одоо 6 литр ус уусан туулгын эмээр тэгэл тэр ус уугаал тэр туулгын эм маань ус маань гараад байгаа учраас тэр туулга эмчилгээний үед бол их хэмжээний ус ууж байгаа. За бусад тохиолдолд бол ерөөсөө хүний бие ч өөрөө 5 мохотоос үссэн байдаг. 5 мохотоос тогтсон байж байгаа. Тэгэхээр бид нэр 5 мохотоос тогтсон эдийн ундагаар энийг одоо улиралтайгаа зохицуулж чимээж тижээж явах хэрэгтэй, өндрүүлж явах хэрэгтэй. За тэгэхээр ус маань ерөөсөө түрүү хэллээ шүү дээ тий. Нэг удаагийн хэмжээ бол энэ аяны одоо талалах нь шүү дээ тий. Ийм л одоо жоохон сайхан усаал жишээ зүйлээ утчихна. За тэгээ шүлтэй хоол идэж чадах бол нэг нэмэлт дээр ахаал араас нэг аян цайнаа уугаад байдгүй. Тэгэхээр миний одоо шинэн миний усны хэрэглээ бол маш их бага байдаг. Ер нь харьцангуй. Тэгээд цангаагүй л бол одоо ус уудгүй. Би бас оюутнуудаа ч гэсэн хэлдэг бити тэгэл шиг яваа дундаа идэж ууж бай. Тэгэхээр бол тэгэл нэг ширээн дээр ингээл нэг юм бага хүчнээс авсан. Тэгээ энийг одоо ерөнхийдөө хориглдог. Тэгэхээр аман цангаагүй бол ус ууж тэгж галын хэлчээ дарангуйлж юус болох. Тэгэл ерөөсөө нийтлэг тийм бас судалгаа хийж байгаа тохиолдол хавантай хүмүүс явж байна. Ер нь бол нэг 35-аас дээш насны эмэгтэй хүмүүс их үзүүлдэг. Тэгэл ерөөсөө бөөрийн элчийг дарангуйлсан хаван үссэн гэж. Тэгэл ер нь усны хэрэглээ ихтэй хүмүүс нийтлэг хөвчлөл бас байна. За энэ дэр бас нөгөө ингэсэн байгаа юм л да. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэтэрхий хэрэглээд байна. Яг таны нэг асуулттай уялдуулаад би сайн ярьжсэн сэдвтэй уялдуулж юм л да. Бага хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээ. Тэгээд тэрийг одоо юу гэдгийг одоо хөөж харах юм уу яа гэм үү өдөрт бага одоо 3 4 литр 8 литр ч шиг ус ууж ирэх чинь цаана одоо би одоо энэ ямар сүлжээг хилээ юугүй бөө юм болно те. Ямар ч байсан нэг одоо ямар нэгэн тийм сүлжээний одоо бүтээгдэхүүнийг тэрийг одоо заавал хэрэглэх шаардлагатай юм уу? Тэрнтэй тэрэнгүү одоо монголчууд одоо байж ирээс уг нь байх ч болох байх те. Яг л эдэн өндөө өөрсдөө сайхан дадал зэвчлээ зохицуулж явах болох байх те. Та тэгэхээр тэр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дээр ч юм уу төрөний бас усны хит хэрэглэн дээр бол хэлсэн байгаа. Тэр нэмэлт бүтээгдэхүүн дээр юу та юу зөвлөх вэ? За тэгэхээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэг бол би нэг оошоож үздэг. Энийг бол их бас нэг бизнесийн нэг зорилго зүйл юм уу л гэж ойлгодог. Тэгэхээр хүний эрүүл мэнд гэдэг бол тийм эмч вэ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч вэ гэж бол маш их тийм бизнесийн зорилгоор ашиглаад байгаа эд биш л. Биш юм. Тийм. Тэгэхээр бид нэр одоо улам шанаа ухаанд эм гэдэг бол ерөөсөө эмийн жорыг буруу дуусан, дутаа
биш үү гэж бүр манлын одоо энэ танхаг дээр сануулсан байдаг. Тэгэхээр альва одоо тийм хүнийг имжлээ, эдгээ гэсэн зорилгоор бус худлаа одоо тийм рекламаар тий явж штэ. Тэгээд одоо ингээд нэг юм сүлжээний бизнес одоо өөр байдлаар байж болно шүү дээ тий. Уц байж өнөр бай тий. Ойр зургийн нэг их хүнд хоргүй тэр юмыг одоо бид нэр рекламдаа сурталчлаад ингээд байж болно. Тэгтэл яг энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг чинь эрүүл мэндтэй холбоотой. Эмийн нэг хэлбэр нь шүү дээ. Зарим ургамлын гаралтай гэж тий. Гэтэл тэр ургамлууд маань бүгдээрээ тийм одоо хоргүй биш. Буруу хэрэглэх юм бол хортомлолтой одоо ийм зөндөө ургамлууд байж байна. Тэгэхээр энийг бол би юусаа буруу л гэж. Ер нь бол миний хувьд бас хүнсний мэрэгжлийн юм байгаа. Яг бизнес тал руугаа хөгжсөн. Тэрийг нэлэхээр ерөөсөө хүмүүс маш их эсрэг үзэж хүлээж авдаг. Ер нь асуудалтай юм байлаа. Ер нь бол та нар юу гэж ойлгох вэ? Буруу л гээл одоо зүгээр гар дуур байгаа материалыг тэрийгээ сайхан хэмжээг нь тааруулаад бүхэл юмд өөрсөн дээр чинь бэлэн байгаа юм чинь тэгэл хэрэгжилчихгүй баахан нөгөө хүмүүстэй нэмэлт бүтээгдэхүүн юм тийм гээд асуудалтай байдаг шүү. Тэгээд тэр одоо түгээж байгаа хүмүүсийн мэрэгжлийн бас хараад үзсэн. Харин тийм ээ бүр ямар ч мэрэгжилгүй хүмүүс чинь зүгээр тийм хийгээд бизнес хийгээд байна л да. Бид нар ч одоо ингээл жишээлбэл би гэх чи 91 оноос хойш дээрээс өдөр алгасалгүй энэ анагаах ухааныг судалж байна. Хүний бие махбод те энэ орчин тойрон энэ эрүүл мэндийн одоо энэ мэрэгжлийн ингэж те энийг судалж яж өнөөдөр бараг л одоо эрсдлээс нь айж имиж болгоомжилж ингэж хүмүүсийг оншилж имжилж байна шүү дээ те. Тэгэхээр одоо энд ямар нэгэн цаг хугацаа оюун ухаан те тэр болгоныг одоо даван туулаагүй мэрэгжлийн бас хүмүүс эрүүл мэндийг шууд л удирдах гэж эрүүл мэндийг удирдах байгаа бол энэ огт буруу энийг одоо дуух эзэн буцах хаягтай мэрэгжил мэдлэгийн эзэмссэн ийм одоо мэрэгжлийн хүн гэдэг чинь шал өөр шүү дээ. Бид нар одоо хууль мэдгүй гэж хуулийн зөвлөгөөгөөс тийш үү яг нэгтэй гоё жишээ байж шүү наа. Энд баг мэдээллүүдийг хольж хутгаал хүмүүсийг бүдлэг юм. Бид нар тэр мэдээлэл түгээхэд хүртэл сэтгүүл зүйд суралцж байна тийм. Тэгэхээр одоо тэр суралцсан хүмүүсээр нь дэмжлэг авч тэрийг хийлгэж байна. Тэгэнээс одоо ялангуяа энэ эрүүл мэнд бүх одоо дэлхийн нийтэд бол анагаах ухааны чиглэлээр сурж байгаа эмчнүүд одоо та нар 6 ангиас сурч байна шүү дээ. Тийм тэгэл одоо зүгээр ч сурахгүй тийм бусад одоо мэрэгжил эзэмшгээс хамгийн их хугацаа шаарддаг хамгийн их хариуцлагатай алдах хэрэггүй байна шүү дээ. Тэгээ одоо анагаахын оюутнууд хүртэл ямар ачаалттай гэдэг нэлээ тийм. Энэ одоо мэрэгжлийг эзэмшнэ гэдэг хүний эрүүл мэндийг хариуцнаа гэдэг болвол тийм хүн болгоны хийж ажил бичээрэй. Тэгэхээр одоо мэрэгжлийн эмчнэртэй хандаа. Тийм. Тэгэхээр үү те. За энэ бол бүр зайлшгүй одоо та багшаа яах гэж байгаа юм. Тасралтгүй нэг цаг ямар орлого өнгөрч өнөө асуулт нь. За тэгтээ базнаа. Асуултаа. Энэ бүр саяных бол бүр ялангуяа бидний одоо монголчуудын хувьд анхаарах хэрэгтэй зүйл. Дандаа нэг сургаар юм идэг. Тэнд нэг тэгцмээр өө гээл дагаар үүчдэг те. Чи хаанаас мэдсийг Facebook дээр тэгчихлээ гэдэг. Тэгээ энэ юусоо байж болохгүй гэдгийг бааханд нэг тийм зөвлөгөө маягийн юмнууд яваад байдаг. Ямар ч их үүсвэргүй тэгээ их сургуульчгүй мэдээлэл яваад тэрэндээ төрөлдөөд өөрийнхөө эрүүл мэндээр хохироод байгаа. Бараг нөгөө мэрэгжлийн биш хүмүүс нь тэр эрүүл мэндээр дөрөөж бизнес хийгээд бараг өчтөө байх юм бол баярлж штэ тий. Өчтэй юм уу гэж очиод бараг чи энийг л одоо уучих юм бол энэ итгэнэ гэлээ. Одоо бараг тийм зүйлүүд бүр хаарсан байл та тий. За энэ дэр гэсэн минь бүр амжилтгүйсэн байна. Амьдралын туршид баг идэх дадлыг яаж тогтоох вэ? Эмэгтэйчүүдийн хувьд сар бүрэл хэдэн хоног энцэг болчихдог. Хоол ундаан захирахад амаргүй болчихдог. Тэгээд нэг турна гэж хоолоо хасаж байгаад нэг өдөр их идчихээрээ заангөрсөө гэдэл тэр чигээрээ идчихдэг юм. Докторгүй галзуу хулган тоглоомонд суусан юм шиг амьдралын хэв маягийг яах вэ гэсэн. Гой төрсөлсөн байж тээ. Ашуулгад л өгч юм асуусан юм те. Тэгэхээр одоо нөгөө сэтгэлтэйг л үзэн те. Сэтгэлтэйг үү. Тэгэхээр нэг хоёр эсрэг айгу муу сэтгэл гэдэг. Тэр нь болохоор юу вэ гэхээр сэтгэл тааламжтай юмд одоо тачаах тийм шунаж тачаах. Сэтгэл тааламжгүй юмда уурлаж уцаалах. Эсрэг тийм тааламжтай бол тачаагаал
тааламжгүй бол уурлал догшроол ингээл ингээд нөгөө нэг сэтгэл нь болохоор тааламжтай тааламж үйл анзаарч одоо мунхаг мэдрэмжгүй ерөөс юу ч болж байгааг мэдэхгүй те. Нөгөөд нь яаж тачаах чинь багхгүй, зэргүүцэг чинь багхгүй. Ойд гүлээд байж байгаа. Ямар нэгэн очир шалтгааныг олын малыг гэсэн тийм байхгүй тэр тэнэг амьдрал идэхгүй бүр нэг тийм. Тэгэхээр энэ гурван сэтгэлээс чинь л одоо өвчин болон үүсэнд байна тий дочиг шийдэн юм гэсэн тий. Тэгэхээр одоо тэр тааламжтай байгаа тэр одоо сэтгэл чинь одоо шунаж тачаагаад байгаа тэр сэтгэл маань маш их хортой сэтгэл. Ер нь бол хий өвчний бэлэг чанар хийний бэлэг чанарыг одоо тэнцвэртэй байж хат нь тэнцвэргүй болгож ихсэж идэг тий. За тэр уур уцаарын тааламжгүй юмдаа л шууд уурлаж уцаалаад байгаа тэр сэтгэл маань одоо шарын бэлэг чанарыг тэнцвэртэй байхад нь тэнцвэргүйжүүлж ингэж өвчлүүлж байдаг. Нөө тэнийг мөнхийн идэхгүй байгаа тэр сэтгэл маань баданы бэлэг чанарыг ихсгэж идэг. Тэгэхээр бол энэ гурван сэтгэлийг одоо сэтгэлийг үүсэхгүй байх хэрэгтэй. За тэгэхээр тэр шунал тачаалын сэтгэлийг ер нь бол тэр догшроод байгаа шунал тачаагаад тэр сэтгэлийг галзуу болох шиг байна тийм. Галзуу болох шиг тийм. Ингээд байгаа сэтгэлээ л одоо их тийм төлөв төвшин яг тэр тэнцвэртэй байдал нь тийм одоо бас одоо номон дээр байдаг л да тийм шараа махбат тийм саач мэлүүн гэдэг аа тийм шараа эсвэл шараа махбат ч одоо тийм хураа тийм эсвэл усан махбат живхүүгээд бүр ингээд идэхгүй тийм эсвэл одоо гал махбат тогшрол уурлаад байдаг тийм эсвэл хий махбат хуйсгнаал тийм тэгээс доктор хүртэл ингээд байдаг тийм ингээд одоо энэ гал ус хий шороо гэсэн энэ махбатуудыг ингэж аль нэг нь гэж хөгжүүлээд байхгүй сэтгэлээ тэр окторгуулга махбатлага уучуу тийм төв байдалд нь байх юм бол нөгөө дөрвөн махбат чинь ингээд тэнцвэртэй. Тэгэхээр сэтгэлийн махбат яах юм бэ? Сэтгэлийн махбат тэнцвэржүүлж одоо тийм зохистой одоо тэр өөрийнхөө сэтгэл зохистой тэр хазаар ямар бодлоор би хазаарлаж өөрөө хазаарлаж болж байна. Сэтгэлээ яаж хазаарлаж болж байна? Болохгүй байгаа юм яаж ташуурдаж өөрт нь тохирсон хазаар ташуураа олох хэрэгтэй. Тийм ээ тий. За тэгээ арга барилаа тэр стресс тайлах арга барилаа олох юм уу тий? Тий. Тэгэж одоо догшоод агаад тэгэж их одоо сэтгэлээ барьж чадахгүй хоол их хэмжээгээр идээд агаад тэр их догшин одоо хүсэл шунлахаа сэтгэлийг ямар би одоо гоё баймаар байна гэдэг юм хазаар байж. За байгаа шүү дээ. Тэрийг олоо. Тий би гоё баймаар юм уу? Эсвэл би эрүүл баймаар байна тий. Би одоо жоо урт насалчмаар байна гэдэг энэ одоо тэр тохирсон одоо хазаар ташуураа олоод тэгэл тэрийг зөв замыг л ингээл энэ ихэдүүл буруу юу тохируулж идвэл зөө өгөл зөв нь тохируулж идэх гэл урдаад толгорсон бүхэл одоо асуудал төр зөв замыг л сонгох хэрэгтэй байна тий. За тэгээд өнөөдрийн яриа маань бол их гоё одоо мөнгө аястай гэх юм уу бүх талаас нь ингээд чиглүүлсэн. Тэгээ орчин үеийн хүмүүс бол стресстэй байна, өвчтөй байна. Энэ яриаг ингээд дахин ингээд сонсох юм бол сонсох бүрдээ нэг мартсан юм эргэж санах ч юм уу тийм одоо гоё яриа болж ийн гэж бодчих л да миний хувьд бол тий. Хоолооч бас сонсчдаг сэтгэл зүгээж бас галзуу болгоно гэдэг тоглоом нүрт үнэхээр галзуу юм билээ. Ивгүй юм билээ. Тэгээ тоглоом дээр сууж байгаа төрөл тий. Тэгэхээр энийг бас байн үзэж байгаараа нэг үзээд сонсоод яг энэ нөгөө юу гэдгийг номын яриаг бол уран зохиолын ном шиг тий. Тэгэл хүмүүсээ уншаад тайчихгүй. Сонсох болгондоо ер нь юм сонсч шүү. Тэгэхээр багшийн яриаг тэр яриаг сонсороо гэж тий. За хоёрд нь болохоор өдөр бүр нарны хамгаалтын тус сайн дүрхэж малгай урд хансуутай цамц өмсөх гэх мэт хамгаалж бас гаднаас нь гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн дүрхээд сайн яриач. Заавч арьс арчилгааны бүтээгдэхүүн гэсэн. За гэсэн өдөр бүр нарны хамгаалтын тус сайн дүрхэж малгай урд хансуутай цамц өмсөх гэх мэт хамгаалж бас гаднаас нь гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн дүрхээд байхад улам сэвхтэй байдаг юуныхоо яаж засаж сэвхээ бүдгэрүүлэх вэ гинэ. Эмэгтэйчүүд өмнө тулгардаг юм байх шиг байна тийм.
За тэгэхээр энэ сэвгчлэлт гэдэг бол бас эмэгтэйчүүдэд их тулгардаг. За тэгэхээр яг энэ сэвгчлэлт юунаас одоо үүсэж байна тий зөвхөн нарнаас биш байна шүү дээ. Тэгэхээр дотроос дотор идэх. Тэгэхээр тэр хамгаалалтын тус үргээд болчтой бол тэр чинь харилж байгаа хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэмэргүй байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дотроос тий ялангуяа одоо илэгний өнгө хувиргагч шар гэж байж байгаа. Тий илэгний өнгө хувиргагч шар. За тэгэхээр энэ одоо жирэмслэлтэй холбоотой тий төрхтэй холбоотой. За энэ хугацаанд ер нь бол жирэмсний хугацаанд бүхэл одоо тэр бүхэл бүтэн бие цогцтой хүнийг үүсгэж байгаа энэ үйл явцад бүх 506 сав эрэхтэн оролцож байдаг. За тэгэхээр энэ бол энэ бас илэгний өнгө хувиргагч шарын үйлдэл хямарч идэг. Тэгээ хоол ундаа тухайн үед одоо тослог эсвэл халуун чанартай хоол унд жирэмсэн байх үедээ хэрэгжилж байгаа энэ тохиолдолд илэгний одоо илэг болоо цөсний одоо тэр шарын үйл ажиллагаа ингэж хямардаг. Тэгээд тэр нь бол бас цаашлаад ингээд тогтмошиг маягтай тий арга хэмжээ авахгүй бол тэгэхээр энэ дээр бид нар дотроосоо яг тэр илэг цөсний имийг уух хэрэгтэй. Яг тэр өнгө хувиргах шаартай тохирсон. Тэгэхээр нөсөөжилт гарч байна. Ер нь одоо эмэгтэйчүүд гэхгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн нөсөөжилт их гарч байна. Тийм толд нөсөөжилт одоо царай зүс биеэр нь одоо ингэж маш их нөсөөжилт гарч байна. Тэгэхээр энэ дээр одоо би бас их анхаарч байгаа. Анхаарч байгаа имчилгээ энэ дээр. Тийм. Тэгээд дээрэс нь бас энэ хөгшөлт насжилттай холбоотой энэ илгэний үйл ажиллагаа дөрөөцөнтэй холбоотой. Дахиад нөгөө өнгө хувиргаж чарна бас энэ жирэмсний хугацаа тэг төрөлттэй холбоотой, жирэмслэлтэй холбоотой, тэг насжилттай холбоотой энэ өсөд холбоонууд ингэж гардаг. Тэгэхээр энэ ерөөсөө илгэний өнгө хувиргагч, өнгө тодруулагч гэсэн энэ шарууд байж идэг тий. Тэгэхээр энэ шарын үйл ажиллагааг тогтворжуулах, тэнцвэржүүлэх ийм имийг бол доктортой уух хэрэгтэй. Энэ одоо тунлаг цэврийн боловсролтын үйл ажиллагаатай их холбоотой учраас ямар ч ясны нэг жилийн хугацаанд энийг уух хэрэгтэй. Тэгжиж байгаа. Тэгээ гаднаас нь бас арьсан дээр сайхан тэр яг тусаа тэр яг шарын тэр өсөжлөлтөнд сайн тийм найлгууд байна. Байна тийм. Тэгээ тэрийг одоо би бас өвчтнүүдтэй хэрэгжилж байгаа. Уламжлалт хамгаалах ухааны байдаг нэг тийм гоё бие усны санаа байгаад байгаа байхгүй. Таач бас одоо боловсруулсан яг 2 жилийн өмнө хэлжсэн уламжлалт хамгаалах ухааны одоо тэр гоо сайхны тэр нууц одоо юу вэ тэрийг багш нь одоо яаж байгаа гэх. Тэр талаас бас зөвлөгөө тийм бас байж л таараад байгаа. Тэр үеийн хаттууд байна, мундаг одоо марамбууд байна, эмэгтэй хүмүүс байна бол байж л таараа бах тийм. Тэгэхээр ер нь одоо хүмүүс бас их эрүүл мэндэд анхаардаг болсон байна. За тэгээ эрүүл байдлаа хадгалаад явдаг, өвчнөөс өвчин сэргийлээд зөв одоо амьдралын зөв хэвшлийг мөрдөөж явдаг тийм. Ийм хүмүүс бас тодорхой одоо хувь байна. Тэр хүмүүс маань одоо юу хэрэгтэй байна гэхээр бас гоо сайхан байя тийм. Эрүүл байгаад бид нар сайхан ингээд эрүүл байдлаа хадгалах ийм хэвшил суралцаад энийг мөрдөж явж байна. Одоо тэгээд би сайхан ийм залуу сайхан өдөр төрхөөрөө тий тэгээ гоо сайхан байна. Бас урт насламаар байна. Хийшлтэй хэм их байна тий. Тэгээд энэ одоо оюун ухааныхаа энэ сэрэг ийм одоо байдлыг хадгалаад явмаар байна. Гэсэн ийм одоо бас хэрэгцээтэй хүмүүс бас байна л да. Тэгэхээр тэдгээрт одоо бас зориулсан ийм хэмжээлээ байна. Уламжлалт хамгаалаханд ялангуяа бүр одоо хаадын жор, хаттын жор гэдэг төшмөдийн жор, юу юм да тий. Зиндаанда гэх юм. Бүр яг тэр язгууртаа тэр жород байж гэн. Тэгээ одоо бас бид нэр хэрэгжилж байна. Өөрсдөө өөж хэрэгжилж байна тий. Тэгээд одоо байна. Тэгэхээр энэ сэвгчлэлтийн эсрэг сайхан ийм хэмжээлээ тэрийг байна тий. За ингээд толгой хүзүү мөр байн халуун хуух пимбиж хөөсөн хэрнээ хөл гар хүйтэн байн даарч байдаг энэ юуных вэ? Яаж засах вэ гэсэн? За наадах чинь тэгэл ер нь бол
хоосон халуун гэж хэлдэг. Дээшээ халуун доороо хүүтэн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ одоо хоосон халуун гэдэг нь болохоор хуурамч халуун гэсэн үг л дээ. Хоосон халуун байхгүй хоосон гэсэн. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өвчлөл. За тэгээ бүр давсаг тий. Энэ одоо хийн эрхтнүүдийн өвчлөлийн үед одоо ингэж илэрдэг. Тэгэхээр энийг бол эмчилгээ хэрэгтэй. Тэгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, амьдралын зөв хөвшил хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ямар нэгэн эндэрхтний өвчин байна. Хоосон халууны шинжил байна л да. Энэ бол бас нийтлэг хүмүүс байдаг, илэрдэг. Гар бүлийн хүүтэн тэгээд ингээд дээш халуун оргод цонхоо онгойлгож унтахгүй болдгоо. Тийм. Тэгээд тэр уг нь бол хоосон халууны эмчилгээ бол мөн чанар нь хүүтэн өвчин мөртлөө тэгээ шинж тэмдэгтэй юм халуун шинж илэрдэг. Тэгээ энд нь одоо шинж тэмдэг дээш халуун оргиж байгаа, хурж байгаа, хурж байгаад нь ягаал ингээл сэрүү эмчилгээ хийгээд идэх. Шивүүр гээл тий ингээл хануур шивүүр цус гаргаж байгаа эмчилгээ чинь бол халууны хүчийг бууруулах юм сэрүү эмчилгээ шүү дээ. Тэгэнгүүт ингээ бороо эмчилгээ хийгээл ингээл олон асуудал яваад. Тийм учраас энэ хоосон мөн чанар ер нь аливаа өвчин одоо тэр жинхэнэ мөн чанарт нь тогтсон эмчилгээ хийх хэрэгтэй. Тэгэхээр хоосон халууны үед бүлийн тослог чанарын эмчилгээ хийн. Яг одоо тэр хүүтний эрхтнүүдэд нь тэр өвөрмөц чивсэн одоо эмчилгээнүүдийг хийх хэрэгтэй. За багшаа зүсний ургацтай хүн хоолны дэглэм барих хэрэгтэй юу? Ер нь яаж гам барих вэ гэж одоо асууад байна. Энэ асуулт байна. Тийм, зүсний ургацтай гэдэг чинь одоо манайхаар нэг махан битэг. Битгийн одоо нэг чулуун битэг, махан битэг, цусан битэг, тий, өвөр эдэн битэг, хийн битэг гэл одоо энэ битгшлийн одоо өвчнөлтөө. Тэгэхээр энийг бол бас л удаан хугацаанд үүссэн байж байгаа. Тэгэхээр тэр хугацаараа эмчилгээ хэрэгтэй. За тэгэхээр цусны одоо ялгалтыг сайжруулах тий. Ийм танг бол уух юм бол тэр нь одоо тий багаар багсаар агаад ингээд ургацаа битгийг л чулууч гэсэн задраа бутраад одоо ингэж урсаад алга болдог шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ тууштай эмчилгээ хийх хэрэгтэй тий. Өчигдөр минь хүргээ хоёр багшийн ярьцлага маш өөжтэй сайхан болж байна. Миний дараах асуултанд хариулж өгнө үү гэсэн. Нэгт Европ эмчилгээгүйгээр идгэхгүй байгаа харшлыг уламжлал анхны ухаанаар хэрхэн эмндэг талаар гинэ. За хоёрт нь болохоор зүрхний цохилт цөөнтэй пульс 50-аас 60 байдаг. Заримдаа 50 хүрдэггүй хүмүүсийг уламжлалт эмчилгээгээр эмчилж болдог хэсэг хэрхэн эдийн онд хөдөлгөөнөөр зохицуулж болох вэ? За эхнээс нэг баган асуулт асуу. Эхнээс нь явах байлаа тийм шүү. Тийм. Харшил гэсэн тийм байна тийм. За харшил бол бас л нийтлэг одоо тийм хүчээр нийтлэг тохиолж байгаа эмгэг учраас энэ дээр одоо бид нэр эмчилгээ хийгээд үр дүн бас гарч байна. Тэгээд дууштай эмчилэх юм бол энэ эмчилэгддэг өвчин. За тэгээ ер нь бол энэ харшил бол уламжлал анхны онолоор бол шар усны өвчний шар усны эмгэг өвчин байж байгаа. Тэгээд бид нар энэ харшлыг эмчлэхдээ шар усныхаа одоо эмгэгийг бариад ингэж одоо эмчилж байгаа. За тэгээ шар ус маань бас халуун чанартай нөө хийн одоо махбодтой хавсарсан байна уу, батгантай хавсарсан байна уу гэдгээс шалтгаалаад одоо тухайн хүндээ тохирсон эмчлэгийг тууштай хийн. Тий. За тэгээд хоёр дахь нь болохоор гэсэн байна. Зүрхний цохилт нь цөөнтэй пульс нь тэгээ 50-аас 60 байдаг. Заримдаа 50 хүрдэггүй хүмүүсийг уламжлалтаар ямар энэ асуудалтай л хий юм уу да тий. За тэгэхээр ер нь бол уламжлалт анхны ухаанд үздэг л дээ. Одоо эрүүл одоо эмчийн нэг амьсгалд одоо хүний суцны лувшилт бол 5 удаа лувшиж явах хэрэгтэй гэдэг. Нэг амьсгал 5 удаа. Тэгэхээр эрүүл хүний нэг амьсгал ах нь шүү дээ. Өвчтөе хүний амьсгал бол ингээд дөрвөн байна. Тэгэхээр эрүүл хүний нэг амьсгал бол 5 удаа лувшиж явах хэрэгтэй. Тэгэхээр цөөн байх юм бол энэ хүүтэн сэрүүн чанартай бадрын хийний өвчин тэрнээс олон удаа лувшиж явах юм бол цус шарын халуун чанартай өвчин гэж ерөнхийд нь авч үздэг.
Гэхдээ бас нөгөө хийгэр хүлээсэн түрүүний бас тэг хийм мөн чинь нартаа мөртлөө халууны шинж тэмдэгтээ энэ өвчнөө зүрхний лугшилт төрөсөх юм тохиол байдаг л да. За тэгэхээр ер нь бол зүрхний лугшилт цөөн байна гэдэг бол тэр хүнд бадан хийний өвчлөл байгаа болов гэж одоо би эхний одоо унштай шүү дээ. Одоо бүрэг ямар зүрхийн судсыг чагнах юм шүү дээ. Тэгээ одоо тэр хүний нарийн уншлаад ирэх юм бол бадган хийний ямар одоо өвчин байна. Яг зүрхний өөрийнх нь бадган байна уу? Эсвэл ямар нэгэн өөр одоо ууршиг ч юм уу хотоодын бадганаас болсон байна уу гэдгээ нягтлж байгаад л одоо эмчилгээ хийдэг. За 3 дахь нь хөлөнд яс ургах эмгэгийг уламжлалт хамгаалах ухаанд эмдэх хэсэг талаар хөлөнд яс ургах. За тэгэхээр яс гэдэг бол ер нь маш их чухал эрхтэн л дээ. Маш их одоо чухал эрхтэн хөл бүтэн одоо. Тэгэхээр бид нар одоо монголчууд ер нь 5 цул 6 саваал одоо анхаарал байдаг болохоос биш үү? Одоо энэ арс гэж нэг том эрхтэн байна. Мах булчин гэж нэг том эрхтэн байна тийм. За яс гэж одоо маш их том эрхтэн байж байна. За тэгэхээр яс гэдэг энэ эрхтэн бол хийм махад голлсон байж байгаа. Тийм шорон махуудын хувь ихтэй байж байгаа. Хийм махуудын одоо бүх мөрөн болж байгаа. За тэгэхээр энэ ясны өвчлөлийг оншиж эмчлэхдээ хийн одоо онолыг мэдхгүйгээр бол оншиж эмчлэх боломжгүй гэж би одоо хардаг. За тэгэхээр ялангуяа одоо энэ эмэгтэйчүүдэд маш их хэлбэр тохиолддог тий төрсний дараа гам алдах. За тэгээд эмэгтэйчүүдийн одоо хий өвчин тий ялангуяа одоо эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин судлын 16 одоо судлаар дамжаад одоо 16 өвчнийг үүсгэдэг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчний одоо өвчнийг гаргах шууснаар ясны өвчлөлийг юусаа нийтлэг ингэж ясыг гэмтэж. Тий. Тэгэхээр бол бид нар хийм махбодыг тэрштэй хэмжлэх хэрэгтэй. Мөн одоо шорон махбод тий одоо хамгийн их эрдэсийг агуулж яадаг эрхтэй шүү дээ тий. Тэгэхээр бол бид зөвхөн одоо кальц хэрэглээ зогсохгүй кальц л уугаад штий. Тийм шүү дээ кальц. Тэгэхээр кальцны ихтүүл яах юм гэдэг нь асуудал байна тий. Тийм учраас зөвхөн одоо тэр кальц хэрэглэх биш ээ. Тэгэхээр хийний одоо тэр бүлээн туслах чанарын хийний аль биелэх чанар нь одоо хямарсан байна. Тэр шар утсан бол тэр заавал нөгөө шар бадгануудтайгаа ингэж хавсраад хурцсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ илүү ясыг одоо эмчилнэ гэдэг бол ясны өөрийнх нь бодис сайцаг дэмжнэ л гэсэн үг тийм. Бодис сайцаа хийм болоод ингэх юм бол энэ их нэмэртэй. За тэгээ нэгэнд ургацсан яс байгаа гаднаас нь бол бид нэр дэвтэлэг эмчилгээ хийдэг. Тий, дэвтэлэг эмчилгээ дотор нь одоо дотроос нь оруулах эмчилгээ уулгах тий. Ийм тань хөөс гаднаас нь одоо дэвтэлэг эмчилгээ хийж тэрийг одоо зөөлрүүлэх дотроос нь бодис солилцоогоор одоо ингэ сайжруулах юм л эмчилгээ. Тэст маш өргөн сэдвэр хаста. Хоёул бүр цагтаа. За өвдөг тий хичээл бүр хичээл ороод штэ бүр тий бүх төрлийн үг юм. За нэгэн тэн хүмүүс чинь тэгээд эрүүл мэндийн холбоотой биш чин сэтгэлээс л бичиж байгаа байлгүй дээ. Хоёул тэгээд ямар ч байсан таны цаг зав гайгүй шийдвэрлэж үгүй амралтын өдөр байгаа тийм. Өвдөг шажигнаж дуугараад өвдөөд байгаа хэрхэн эмчлэх нь өвдөгний асуудалтай хүмүүс бас их нэг шажигнаал ингээд дуугараад бусад суухад тийм л юм асуудсан довчлол түрүү хэлсэн байгаа тийм. За тэгээд энийг эхнээс нь уншаарай тийм тавтаад үзэж болно. За сайн байна уу зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Хөлний тулаа өвчнөд өвчтэй хүн зөвлөгөө өгнө үү? Тулаа хэрэг тулаа гэдэг. За тэгэхээр тулаа өвчтэй хүмүүс хандж байна тий тулаа өвчин гэдэг бол яс махыг одоо яс мах судар шүүмсийг нэлгүүд нь ингэж хамарч дэвтээдэг юм өвчин байж байгаа. За тэгээд тулаа өвчтэй хүмүүсийг одоо бид нар эмчилж байна тий яг л одоо онлайн дагуу эмчилж байна, эми эмчилгээ хийж байна, хануур эмчилгээ хийж байна. Мөн одоо дэвтэлэг, шавлага гэх мэт янз бүрийн эмчилгээ хийндээ. Тэгэхээр одоо сайхан унштуулаад яг одоо нарийн дэглэн байсан тий энэ эмчилгээний гамыг одоо сайхан сахиад унштуулах хэрэгтэй. За сайн байна уу ээж маань бамбаа ихтэлттэй хордлоготой байгаа юм аа. Европ маш олон юмнууд ууж байгаа.
үүнийг уламжлалтаар бүрэн эмчлэх үү? Гэрийн нөхцөлд мөрдөх энгийн эмчилгээ байдгүй. За тэгэхээр бамбаа хордлоготой бамбаа одоо эмийн хараат болсон тий маш олон хүмүүс биднэрт бас ханддаг. Тэгээд бид нэр бас л одоо онцлогоо хийгээ тохирох эм эмчилгээг нь хийгээд ингээд одоо тууштай тэр нэгэнд одоо эмийн хараат болсон олон төрлийн эм уудаг бол шууд бас зогсооход их эрсдэлтэй байдаг. Эрсдэлтэй хүндрэлөх юм тэр эмийн хараат болсон одоо ерөнхийдөө л нэг юм эмийн хараат болсон гэдэг арх уудаг архи авахгүй чичирдэг ч юм уу тиймэрхүү одоо хараат болсон байдаг. Тэгэхээр энэ тухайн хүнээс л тухайн хүнээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээ баг багаар хоёр эм уудаг бол нэг эмээ хасаад эмийн тунгаа багсгаа хажуугаар ингэж аажмаар ингэж явж хордголтой боломжтой юм сольж дуу үнсээр нэмжлэхийн тулд бид нар дөнгөж эхэлж байгаа бол бид нар шууд бодлоо эм одоо хими эм ууж эхлэхгүй тийм хүмүүст бол шууд уламжлалын эмчилгээг хийхэд бол маш их үр дүнтэй сайхан байдаг. За эрх сарамсан. Сайн байна уу хүүхдийн гарны гурвны нэмгэн арьс, алганы арьсанд хуулраад байдаг хаяа гэнэ. Тэр нь юутай холбоотой байдаг вэ? За тийм. Тэгэхээр арьс нь хуулраад байдаг бол одоо ер нь бол ихэвчлэн ходоод хоол боловсруулах замын эрхтний өвчний үед бол гарын арьс хуулрах юм шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас бас яг юунаас болж байна гэдгээ онцлуулах хэрэгтэй. Бас юу хэрэглээ тэр буруу нэг юм хэрэглээд байна. Тэгэхээр тэрийг одоо олж тогтоох хэрэгтэй. Тэгээд тэрнийг одоо зайлсхийх ч юм уу. Зайлсхийх. Бөөрөнд уйланхаа ургасан байна гэсэн энэ уйланхааг ургуулахгүй зогсоож болох уу хоолны тэглэмээр гинэ. Нэгэнт одоо уйланхаа гэдэг чинь одоо усчлалт устай байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шууд хоолоор тэр усыг ширгэн гэж юу ах вэ? Байхгүй тийм зайлшгүй эмчилгээ хийх хэрэгтэй юм байна. Хийлгэн тийм тэгээ бас төвнөр мөнөрч гэдэг юм уу гаднаас нэг тохирсон бэлжирсэн эмчилгээ хийх хэрэгтэй. Ийм өгөн хатаах тийм дахиж үсэхгүй байх. Тэгээ өөрөө их дэглэн байх дулаан авцлах тийм. За өглөө босоход өсгийн өвчтөй алхахад хөндөр байгаад байдаг. Тэрний үг нь зөвхөн өглөө босоход. Тэгэд өдрийн хэмнэлдээ бол энэ бас ингэ асуугаад байдаг. Хүмүүс хөшин залуу ялгаагүй тийм. Энэ чинь бас л нөгөө хийн язгуурын өвчин шүү дээ тийм. Өсгийн сүгхүм гэж байгаа тийм өсгийг татах. Тэгээ энэ одоо удааж болохгүй энэ хурдхан шиг л эмчлэх хэрэгтэй. Тэгээ цаашаа энэ ус зөвхөн өсгийг гэхгүй тэр нөгөө ахийлын шүрмэс гэдэг байна шүү дээ тийм. Тэр шүрмэс тэгээ яс руугаа орно. Тэгээ дээш ингэж шилбээд байгаа, гуяад байгаа. Тэгээ ингээд нуруугаад бүр ийм дарцаад агаад явдаг өвчин шүү тий. Тэгээ бүр ингээд нэг ийм энийг удаасаар агаад зарим настай хүмүүс нэг ийм ингэж нэг явдаг шүү тий. Тийм шүү бүр нөгөө өсгийн өвдөд ингээд ийм хөдөлгөөн байх болсон. Тэгээ ингээд тавхатаж явдаг ингээд нэг ийм бүхтэр ийм л одоо үгүй юм байна шүү. Тэгэхээр дөнгөж өсгийн өвдөж байгаа тохиолдол яалтаа харах хэмжээ аваад тэгээ өсөрсөн ч гэсэн ингэж явдаг. Тийм шүү зөв л одоо болмоор зүг хэлмээр шүү дээ тийм. За энэ хүн бас асуугаадсан. Орой минь багшаа би тархины судасны нарийсэлд асуусан би гаднаас сая орж ирлээ гэнэ. Тархины судасны нарийсэлд гэдэг өвчин. Тэгээд тэр нь ер нь таамжирдаг юм хаяа толгой тархин өвдөд идэг нь тэрнээсээ бас болдгоо нөхцлүүд нь өөр байдаг бах тийм. Тэгэхээр энэ тархины судасны нарийсэлд бас их аюултай өвчин л дөө. Тэгэхээр энэ одоо бас л архаг тий шууд одоо нэг нөхцлөөр одоо ханиад авч байгаа юм шиг ингэж авч байгаа өсч байгаа өвчин биш. Тэгэхээр энэ одоо хийтэй холбоотой. Эсвэл хийн нөгөө чирэг бэлэг чанар, хүүтэн чирэг энэ бэлэг чанар давмгаа ингэж одоо хямарсан тий байнгын одоо тэр одоо хэмжлэхгүй тааснаас болдог тий. Энэ одоо маш их зовиртой өвчин. Тэгэхээр яаралтай бүр энийг одоо иж бүрэн цогц эмчилгээ хийж бүр удаашрах юм бол бүр их аюултай өвчин тийм. Аюул удаан хугацаанд хүний зовоож ингэж. Өгдөг тийм. За сайхан зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Зөвлөгөө өгсөн баярлалаа гэж баа хүмүүс. За одоо энэ нэг хитэн асуулт бас бичсэн байна. Нэг ерөнхий асуултууд бас их нэлээд байгаад байна. Асуусан давцж байна.
Бүлчирхайн талаар асуусан байна. За ерөнхий бусад асуулт нь бол ингээ ерөнхийдөө бол давхцаад байна. Тэгэхээр өнөөдрийнхээ яриа битэр ч юм уу цаг 30 минут бол ярьсан юм. Тэгээд миний хувьд бол тэг бүхэн паар нэг хичээл орчтой. Тэгээд нэг зүйл бодогдчихлоо. Яг тэгэхээр бас яг энэ одоо ангаах ухаан суралцж байгаа хүний хувьд одоо бүх төрлийн сэдвүүдээр нь ингээд уламжлалтын юмч бол чиглүүлж өгч байна. Хэрвээ Европын хэмж байсан болов яг тухайн чиглэлээрээ өгөөд ингээд элдв янзын асуудал, элдв янзын юм асууж штэ тий. Янз бүрийн хөгжлүүд, янз бүрийн насны хүмүүс яг энэ дээр бол ингээд чиглүүлэлт өгж байгаад нь бол миний хувьд бол маш их одоо баяртай. Бас энэ суралцж байгаа ангаах ухаанаараа яг баярлах, багтах тий зөв ингээд омгших тийм сэтгэл төрж гинөө. Тэгээд энэ олон хүмүүс, энэ олон сэдвийн одоо хариу асуулт нь тэгээд сэтгэлчлэн тийм сэтгэл гаргаад хариулсан багштай баярлалаа. Тэгээд хамгийн сүүлийн одоо асуултыг хариултаа гэдэг юм яриа гэдэг юм уу та танд үлдээгээд ер нь түрүүн бас би тантай ярьсантай нэг 108 эмчтэй эрдэмтдтэй ярьснах игээ тэдний маш энгийн хүмүүсийн амьдрал одоо боломжтой тийм зөвлөгөөгөр би нэг бас нэг дараагийнхаа номыг бичиж гэсэн зорилготой байна. Тэгээд хэрвээ одоо тэр ном бичигдэхэд та бас ингэ товч зөвлөгөөгөр ном дээр бичигдэх үг байх юм бол ер нь монголчуудаа тэг хандаад яг энэ цаг үеийн хүмүүст хандаад бас та юу гэж хэлэх вэ? Ном дээр одоо таны бичигдэхээр бол бичигдэн л дээ ер нь үзэл тэг. Би ч одоо ингээд бичлэг ингээд яриа хийлээ. Тэгээд яг буцаад суудаг юм. Дахиад бүр ингээд үзнэ хүмүүсийн асуулт ямар байсан бэ? Тэрийгээ бас ингээд зэгцлэн. Тэгээд яг ингээд ном дээр хэвлүүлэхээр бол дахиад нөгөө эмч нартайгаа ингэж холбогдсон те. За ингээд иймэрхүү яриа, иймэрхүү өнгө яста болсон байна. Энэ яаж ийнэгээ тэгээд бас нэг зураг аваад энэ бас нэг тийм нэлээ одоо хичээл зүтгэл харахаар тийм нэг явагдаад байгаа гэж бодож байгаа тийм. За тэгэхээр та яг монголчуудаа хандаад тэр бол бас нэг орчин үеийн хүмүүсийн маш энгийнээр ойлгох гарын авдаг болох болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр маш олон одоо 108 эмчийн зөвлөгөө гэдэг бол бас тэр чинь бас сонирхолтой шүү дээ. Төрөл бүрийн хүмүүс. Тэгэхээр тэрэн дээрс ингээд эргүүлээл ингээд харахад яг сэтгэл ялангуяа яг энэ цаг үед бол би таныг сэтгэл зүй талаас нь хүмүүс ямар бас зөвлөгөө өгөх. Манай ч нөгөө сар болгон ингээд эмчнэрээ өрөөд нэг тийм одоо өрөөтэйгээр энэ сарынхын ерөөхдөө стресс менежмент гэсэн сэдвээр ингээд чиглүүлэлт өгж ингээд бас хүмүүсээс асууж байгаа. Таны пост Facebook постуудаар оруулдаг тэрийг дагдаг хүмүүс бас их олон байдаг. Надад их ханддаг. Багш их гоё юм оруулдаг. Тэрэн дээр их тэрийг уншчихаар нэг сайхан болчихдгоо гэдэг тийм. Тэгэхээр та яг энэ цаг үед энэ хүмүүстэй бас ингээд ерөнхий гоё зөвлөгөө чиглүүлэлт өгөхөөр бас яг энэ мэдрэмж ямар мэдрэмж болж байна гэж асууж тийм. За ер нь бол эрүүл байна гэдэг бол бие болоод сэтгэлийн эрүүл мэнд байж байгаа. За тэгэхээр бид нар одоо энэ хүний одоо энэ сайхан төрлийг болоод авсан байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо бас амьд байж байгаа энэ одоо амьсгалынхаа тоо болгоны тий амьсгалынхаа одоо тэр амьсгалчаа тэр болгоно их үр дүнтэй өвөөчтэй өөртөө болоо бусдад юм өвөөчтэй ингэж сайхан амьдрах хэрэгтэй. Тэгээ бас тэр өөрийнхөө амьдралын үн цэнийг одоо их мэдрэх хэрэгтэй. Тэгэх юм бол өөрөө би өөрт наслах хэрэгтэй юм байна. Эрүүл байх хэрэгтэй юм байна. Гэдгийг одоо их мэдэрнэ. Тийм учраас өөрийнхөө одоо сэтгэлийг маш их сайхан арчилж хамгаалж явах хэрэгтэй. Одоо зөв бодлоор их сайхан хөлөвлөж ариусгаж явах хэрэгтэй. За тэгээ оюун мэдлэгээ байнга одоо их зөв зүйлд их зарцуулж тий оюун мэдлэгээ тэлж юмыг одоо уншиж мэдэж сурч тий насан туршдаа одоо суралцж явах хэрэгтэй. Ингэж одоо өөрийнхөө сэтгэлийг сайхан арчилж явах хэрэгтэй. За тэгээ мөн одоо биеийн эрүүл мэндийг маш сайхан анхаарч явах хэрэгтэй. За тэгэхээр би эрүүл байхын гол одоо нөхцөл бол хоол унд байж юм тий. Хоол ундаа их сайхан зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. За мөн одоо явдал мөр гэж байж юм тий. Тэгэхээр биеийн одоо хувцаслалт байж байна тий. Орчны эрүүл ахуй байж сайхан. Тэгэхээр энэ бие болоод сэтгэлээ их сайхан арчилж яваарай л гэж хэлээ. Сэтгэлээ арчилж яваарай тий. За баярлалаа. Тэгээ бид хоёр бүгдэн паар хичээл ярьчлаа тий. Тэгээд өнөөдрийн маань бол хичээл ингээд хичээл гингөр яриад нэг хатаараа тий. Ярьслах маань бол ингээд дуусч байна. Тэгээд дараагийн
хагасаа өдрөөрөө уулзъя. Дараагийн хагасаа өдөр бас маш сонирхолтой ярилцлага өгөхөр нэгэн хүндтэй зочныг өрсөн байгаа. Тэгээд нэгд өдөр бол яг построо тавигдаад ингээд 7 хоног болгоод бол танилцуулнаа. За тэгээд таныг үнэтэй цагаас хомслоод намайг тоож ирсэнд баярлалаа. Бас их мундаг хүмүүс намайг тоогоод байгаа шүү дээ. Гавьяа, димч, мэмш, мундаг захирлуу тэгээд мундаг захирлууд мундаг одоо их сургуулийн эмчнэр гээд ирээд байгаа. Тэгээд ямар ч байсан та бүхэндээ баярлалаа. Таны ажил одоо маш их амжилт бүтээл төрүүлэх хүсье. За баярлалаа. За баярлалаа. За түр баяртай.